Yeah, 100 sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on cause you know that we bout it in your dreams. You have no one real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Самбат та бүхэндээ пүрүү гаргийн орой мэндийг хүргэе. Тэгээд энэ доног сэглээд энэ бит ток маань даваа болон пүрүү гаргуудад явж байгаа. Яг тэгвэл плей-офф хэлж байгаа толгойд тийм ээ. Жил болоод идэг тэгээд албаас ороод энэ доног сэглээд пүрүү гаргах тусдаа хүрч байгаа. Тэгээд удирдлын 27 дахь дугаар та бүхэнд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэндээ та бүхний танилтаа студ сурсан байна. Бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За үнэхээр галзуу плей. Нэг түүхэнд хамгийн галзуу тоглолтууд одоо бүх тоглолт нь гоё тийм плей болж байна гэж хэлмээр. За тэгээд албасны ивент гэгч нэвтрүүлгийн платинум ивент гэж үндэсний дээдлийн албасны ап Токиогоо та бүхэн тоглолтын хуваарь стратеги зөвхөн Токиогоос та бүхэн хараарай. За мөн Powerade нэвтрүүлгийн платинум ивент гэгч тэгээд цоошин төгтөгөр Powerade үнэн дамнаас хэлсэн байгаа. Тэгээд мэдээж эрэг платинум ивент гэж PC мод дэлгүүрүүгээ электрон байрны ихтлгүүр. За тэгээд та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брендийн брэндүүдийг албаас нэгтэйгээр уурчлагыг бол дизэгээр зөвхөн PC модоос авах гэж хэлмээр байна. За ганцуу тоглолтууд болсон хүлэн зөвшөөрнөс тий. Ер нь плейний түүхэнд гэж би бол ярих гэдэг юм бол тийш түүхэнд шүү дээ. Түүхэнд тий плейний одоо хэдэн жил чи идэх жил нэлээ. Одоо 3 4 тий. Тэгээд энэ түүхэнд бол яг юм бүх тоглолтны ийм аимшигтай болсон тоглолтуудыг бол үзээгүй. Тэгээд тэр биес бүгд ихлээ. Тэгээд мэдээж өчтөр болсон супер тоглолт Hornets Miami. За Hornets-ийн талбай дээр. Hornets-ийн талбай дээр. Поо. За тэгээд энэ плейний тоглолтыг яасан чинь нөгөө Hornets чинь 10 жилийн өмнө плейофф хамгийн сүүлд тоглохдоо Miami Heat-тэй тоглож ирсэн юм билээ. Плейофф тоглохдоо. Тэгээд 7 тоглох гарч ирсэн юм билээ. Hornets-тэй. Зөв. Тэгээд яг нэг юуны явж тэгээд тэр багтаа одоо нэгсэнд 10 жилийн дараа плей-офф руу орох гэж тоглож шít Hornets-тэй. Тэгэхээр энэ баг яг хэдэн жил бас одоо сургаггүй байсан гэдэг нь эндээс мэдэж байна. Яаж ч цоошин баг дээр тоглосон. За энэ асуудлыг бол одоо маш олон янзаар ярьж байгаа. Тэгээд дараа бүдрээс ярилцсан. Энэ нөгөө Ламело болгонохтой өөдөр харж байгаа сайхан татаад ахар сүл нь хуг. Хугарцсан байгаа. За хугарцсан шилтэй юм зүгээр. Явсан тоглолтод бүр ирж олж гүйгээр хэлсэн. За үнэхээр бол юутай тоглолт болсон. Одоо дээр дээр орсон гэж хэлж байна тий. Маш сонирхолтой тоглолт шүү дээ. Ямар ч үгүйгээр ерөөсөө хоёр баг ерөөсөө ээлжиж нэгнийхээ дээр дор гарсан. Сайн блок гэсэн да. Гэтэ байхгүй ч гэсэн бол юу Miami бол супер тоглосон. За тоглолтын бол X Factor-ыг бол биш Kobe White гэж хэлэх баг тий. Ороос 5 байсан тий. Brandon Miller, Bridges, Kobe White бол 3-3 оны шилдэг 5 удаа амжилттай боллоо. За энэ шилдэгтэй. Цаг дуусчих тий. Энэ ч яах вэ тэр сүүлийн тэнцвүүлдэг шилдэг тий. Тэр зөв Miami-гийн хожих хувьд бол 95% болсон байна шүү дээ. Энэ торгол алдсан тий. Энэ чартаа тий. Wiggins уу сайн тоглосон. Mitchell гэсэн. Тэр маш сайн тоглосон. Devin Mitchell
28 он. 4 санд 6 онцтой дамжуултыг нэг бөмбөг алддаг. Майами хамгийн сайн тоглосон бол гэж. За цаг дуусгаад. Энэ бүр маш хэцүү байдлаа. Йоо энэ Аваа шууд тий. Тэр энэс л одоо яаж хамгаалах вэ? Тэстэй яалттай тий. Вау. За буцаад 10 секунд байсан. За энэ шийдвэр гаргалтын дээр бас тайлбарыг нэлээд шүүмжсэн. Хатаа цаг авах тодтолбороо дайраагүй. гэтээ шидэлтийн хувьд бол надад сайн шидэл болсон юм санагдсан шүү дээ. Олцсон бол баг. Хангалттай зай гаргаж гэх юм уу те. Гэтээ уун бодтой талбараа дайраад исэн тоглоомод ер нь илүү амжилттай болоод байсан шүү Майами. За ингээд нэмэлт цагт бол тоглолтын давуу байдлыг Шарлот Хорнс баг авч чадсан тийм. Энэ бол стаймерсаа. За энэ тайлбар өрөө нь. За эндээс бүтэн талбай хамгаалтыг яаж. Эндээс бас бөмбөгийг гоё таслаад Тайлбар Одоо буцаж яваад тэгээд эндээс гал дахиад өөрөө шийдсэн. 3 шидэх үед нь алдаа хийсэн. 3-ыг хийсэн шүү дээ. Уул гинээсээ. Илүү гараад сайн дамжуулт бол яа. Тэгээд энэ Соо яг хаалгаа суусал. тоглолт боллоо доо. Гэтэ баймгүй багт нь шүү дээ. баймгүй. Сая одоо сүүлийн одоо тэр нөгөө байм байсансаа сүүлдээ ардтаг орж штэ. Тэгэхэд бол байм байсан бас тэгж орох хэцүү л бах те. Ардтал хамгаалтанд байхад бол Тэглэхөө хоо. те. Гэтэл нөлөө нь одоо тэгэл Тэгээ байн бас энэ байх үед эдэн шон авах байсан тий. тийм. За Кэмпл бол яхахгүй окей хантагаас улсан гэмээр. Энэ бол ямар хамгийн муу тоглолт. Харин зэрэг л одоо бүгдийг ярьцгаая. За нөгөө нэг тоглогчид бид нар харсангүй. Хасах хор гэж байна. Тэгэхээр харсангүй те. Тэгээд бүр өдөр өдөр юм дээр байсан ч үгүй те. Байсан бол талбайд гоод шүү дээ. Талбай дээр байхгүй Талбай дээр байсангүй. Дээрээс нь овер таймдаа гаргасангүй те. Баг хожиж байгаад нэг тоглогч ганцаараа хасах хор гэдэг бол бас тэр хангалттай. тайлталтай. Тулга энийг бол нөгөө рукиг хаана гэдэг байгаа тэр үнэн үү? Үнэн бохоо ингээ чухал өмнөх өдөр нь магадгүй нойрч дуунсан ч байгааг үсэхгүй шүү дээ. Бас жоохон сандраад тийм. Зүүн юм байж болно. Плейн рүү орд ангуудаа орж байгаа те. Яг хөө ингээд тоглолтыг ингээд ажиллаад Канеплийн сүүлийн тоглолтыг ингээд анзаарах юм бол тоглоонд оролцож байгаа одоо тоглооны тоон харьцангуй багассан. За энэ эсрэгээр юу хэлээд нэ гэхээр Ламело бол өөрөө хэдийгээр багтаа 30 оноо авсан ч гэсэн 31 тоглолтоо хийсэн. Тий. За тэгээд 16 одоо 3 онооны тоглолтыг хийгээд ерөөсө 2-ын амжилттай болгосон байна. Энэ бол 31 оноо 10 оноочтой дамжуулт тэгээд тоглолтын төгсгөл мөч чухал оноонуудыг авсан ч гэсэн ер нь Шарлот Хорнс олон оноо тасрах боломжийг нь үгүй болгосон гэсэн. Бусдаа одоо нөгөө нэг довтлох юуг нь багсгаад танаас Багсаад одоо тоглолтын орлого нь багасаад ш эсрэг багийн бусад тоглогчдын тийм. Ялангуяа Конкнеп шиг тоглолтог хүмүүсийн хувьд бол Шарлот Хорнс баг багаараа 56 одоо 3 онооны довтлогыг хийсэн. За тэгээд Непл Ламело бол 3 онооны шугамаас 22-т 2 гэж тогтолж байгаа. Энэ бол маш муу зүйл. Зүгээр яг тоглолтын хэмнэлийг хараад үзэхээр 2 баг 2-100-оос дээш оноог авсан буюу Майами энэ удирлаас нэг өөрсдөд гарсан ийм өндөр оноо авсан. Тэг өндөр хэмнэлтэй тоглолтыг үзүүлж байгаа. Энэ тоглолтын хэмнэл нь Шарлот Хорнс багт илүү давуу байдлыг авчирч өгсөн болоо гэж би хараад байгаа. Магадгүй тоглолт 110-110-аас доош оноонд тоглосон бол тэр мэддэг Майамигийн тэр тоглолтыг хийсэн бол Майами энэ тоглолтод илүү хожих боломж нь илүү өндөр байсан болоо гэж. За мэдээж хүн болгон Бэм Адбогийн гэмтлийг энэ хоёр тожигдолтой холбох. Хорнстер тэр яг энэ тоглолтын талаар. энэ сая Анарын хэлсэндээ аяга санал нийлж байна. Энэ жил нөгөө яриадсан Майами Хитийн нөгөө тэргүүлээс үзүүлэлт нь бол нөгөө тоглолтын пейс байсан шүү дээ. Тэргүүрээ тэргүүлсэн. Тэгээд тэр хэмнэлээрээ тоглосон чинь яг эсрэг талд нь одоо нөгөө хурдан одоо залуучууд байгаа учраас тэр хэмнэлтнээс таараа тоглож уу гэж бодод. Магадгүй яг Анарын хэлсэнчлэг жоохон уяад ч юм уу те илүү жоохон туршлагатай багийн одоо тактик тоглосон бол магадгүй илүү гарах ч юм уу те. Эсрэг баг нь илүү яаж товтлсон үед нэрээ илүү товтлохыг оновчтой болгоод Ананы зүрх дээр гарах боломж байсан болоо гэж харж байна. Тэгээд үндсэндээ бас тоглолт бас айгүй
бага оноогоор шийдлээ шүү дээ. Баг 1 оноогоор шийдэгдсэн. Тэгэхээр илүү тэгж тоглох хэрэгтэй байсан болов уу гэж би харж байна. Тэгээд харамсалтай баймыг бас бэртэл талцсан бол маш харамсалтай байгаа тийм. Тийм. Баймын нөлөөр нь байсан ямар байх вэ? Тэрийг Байсан бол одоо нөгөө анарын яриад байгаа зүйл чинь багсан л да. Оноо авалт бол багас байсан. Оноо авалт нь багсан. Эсрэгтэй алдаж байгаа оноо ч гэсэн дагаад багас байсан. Уусаа хамгаалтын ноён нуруугаас гадна байм чинь өөрөө товтлогоон дээр тэр бөмбөгийг уйдаг, хөлбөртэй явахт нь ингээд холбож, голын холбогч нь баггүй. Яг үндсэн холбогч нь биш ч гэсэн. Тэгэхээр ингээд илүү олон хөлбөртэй зохион байгуулалтад товтлогоо явах. За тэр Келл Верес ирдэггүй энэ IQ өндөртэй энэ сагсан мөн мэдж байгаа сагсан ирнэ шүү дээ багаал удирдах байгаа. Тэгэхээр бэм байхгүй болсонтой холбогдвол ер нь хоёр талд хоёлоо хайлуулах темп нь улам илүү хурцсан болов уу гэж бодоод байна л да. Гэхдээ байм байхгүй болохоор нөгөө бус тоглогчдын нөгөө нэг баймбүүгээр хожно гэсэн сэтгэл зүй бас байна шүү дээ. Баймбүүгээр тоглоно гэсэн. Тэр нь бол мэдээж өндөр болсон байгаа шүү дээ. Одоо нэгсэндээ чинь нэгдүгээр үед алдчихж байгаа шүү дээ баймыг. Цаашаа тоглох. Тэрэн дээр нөлөө гарах байсан гэж бодож байна. Тэгэхээр мэдхгүй тэд мэдхгүй болохоор гинэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэр гаргалахгүй яах вэ? Багийн лидер тэгээ багийн ингээд яг баг нь болсон хүн наваад шүү дээ. Ламела бол жишээ нь багийнхаа ер нь довтлооны лидер нь шүү дээ. Довтлогоо зохион байгуулдаг. За өөрөө бол жишээ нь 31 довтлын гэдэг бол энэ тоглолтын дээр тийм ухаалаг тоглоагүй юм шинж шүү дээ. Хитрхи агрессив те. Өөр дөр бүх хариуцлагыг гүйж бас тоглогчтой унгааж байгаа ч юм. Бэм тэхгүй байхгүй. Бэм одоо 83 оноо авдаг шиг юм чухал тоглолтын дээр хийж гэж 30 мөч болохгүй байхгүй. Магадгүй Бэм яг чухал тоглолтын дээр 7-8 дамжуулт. За тэгээд энэ скрин ассистууд нь тоологддггүй тэр голын бокстой биш дамжуулт ингэ зохион байгуулалтанд оруулах хүн. Тэгээд дээр нь хамгаалалтаа саанаас бүгдийг удирдах хүн гэхэр чи энэ тоглолтод Ламелогоос илүү нөлөө бүр Бэм байх байсан гэж бол би бодож байгаа байхгүй. За баясаа. Юу ярих вэ? Юу ярих вэ? Хожигдсан баяртай байна. Тэгээд бол. Гүг тоглолтын юуг ярил л та. Хорнцын талаас бол Майамигийн тоглолтын. Үгүй угаасаа над бол угаасаа Хорнц хожжоосоо гэдэг хүсэл байсан. Майами хожжоосоо гэдэг нэг хувийн ч хүсэл байгаагүй. Тийм учраас миний хүссэн тоглолтоос яг зөв харамсчаа зүйл нь баймад баялаа. Яагарахгүй гимтгэс өмнө 11 минут тоглоод 3 дутлаад 3 хийсэн л байсан. 100% тоглож байсан. Сая хэлж байгаа зүйлс мөн статистик харах юм бол сая дамиж бөмбөг алдгүй 20 дон авцсан гэдэг гисэн Майами хийсэн юм биш байхгүй юу? Тэгээд яагарахгүй байн байхгүй учраас нөө тоглолт уях гол руу нэг өндөр тоглолттой бөмбөг өгөхөд тэнд тоглолт тодорхой хэмжээнд хагас талбайд хэмнэл удаашрах ч юм уу. Тийм Майами бүтэн тоглолт төр чигээр хурдан явбал угаасаа Хорнцыг яагаад ч очихгүй. Тийм учраас байм дээр голд яг зөв бөмбөг очиход тоглолтын хэмнэл уягдаад Дэвид Мичелд бас 20 довтлох ч юм уу 28 оноо шаардлага гарахгүй байсан. Тэгээд Мичел баймыг гимтнээс Мичлийн довтлоонд илүү тийм агрессив илүү ирч хүчтэй довтлоонд илүү анхаарсан тоглолт нь тоглолтын төгсөлд яг үндэ бол буруу шийдвэр болсон. Яг гэвэл Мичел яг тэр ирчээрээ яг хийчихээ 2-3 минутын довтлоонууд дээр өөртөө хариуцлага авах юм уу гэх юм. Эсвэл би заавал довтлох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр утгаараа яг үндэ тоглолтын төгсөлд шидэлтийн орлого сонголт нь Hero эсвэл Wiggins байвал илүү үр дүнтэй байсан гэж бодож байна. Мичл хэтэрхий олон довтлогоо дараалж ирсэн тохиолдол ус гарч ирсэн. Яг дасгал Юун дээр анаа бас дасгалжуулагчийн зүгээс гэхээр Эрик Спойсер дасгалжуулагч угаасаа байм адвой гимтхийн өмнө харагдчихсан л та бутаалбараа дайрсан пост-ап гейм хийлгэж ирнэ бол Шарлотонцын сул тал руу тоглосон тоглолтыг үзүүлжсэн. За тэгээ байм адвой яалчгүй гимтлээ байхгүй болчоор энэ тоглолтын төлөвлөгөө өөрчлөхөөс аргагүй болсон боо жижиг тавтаар тоглох юм уу. Келл Вери одоо жишээ нь тоглолтын сүүл 4-р үеэр ер нь тоглолтоос авсан шүү дээ. Гэдэг ч юм ингээд тоглолтын төлөвлөгөө яалчгүй өөрчлөгдсөн. За тэгээд ер нь бол бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд торгуулийн шийдэл гэж юм ямар чухал юм бэ гэдэг. Тэгээд Джейм яг игжигтэй үед хоёр торгуулийн нэгийг алдснаар Коби Уайт сүүл 3-аас игээ тэмцүүлэх боломжийг гаргаж ирж байгаа байхгүй. Хэрвээ тэр торгуулаараа 4 оноо илүү болсон бол энэ тоглолт тэгээд шийдсэн байсан. За юу ямар ерөнхийдөө бол Майами Хитийн үлрэл дууссан. Гэхдээ Майами Хит бол энэ үлрэлийг бол нөгөө бидний нөгөө анхны нөгөө байсан хүлээлтээс бол үлрэлийг бол ер нь бол бас харьцангуй бас дажгүй сайн ер нь хийцэн гэж бид хэлж байсан шүү дээ. Хүлээлтээс өндөр давцсан. Тэгэхээр эргжил яах юм гэдэг юм бол агиж чухал. Тэгээ бүгд одоо Майами Хитийн эргжлийн одоо гэрээтэй тоглогчдод бүгд харцгаая. Тэгээд энэ 100 одоо чинь Майами Хит юу их хэвээр те. Ер нь энэ толцоо дээр бас нэг том нэрсүүд дурталж байгаа тэгээд байх болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгээд жилийн жилд ер нь Майами дээр том солилцооны нэрнүүд ер нь байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь салингийн цэсний хувьд ч давгүй. За тэгээд амьдрах орчингийн хувьд ч давгүй. Багийн culture гэл юмнаас ахуулаад
ер нь айгүй давгүй газар байгаа. Гэхдээ яг зөвөр томчууд очихгүй байгаа шалтгаанаас тэр нөгөө юутайнаас холбоотой юм болол гэж бодож шүү дээ. Багийн сагсан бөмбөгийнхэн соёлтой. За эргчил байм те. Баймын гэрээ. Байм чинь хахад 2 жил байгаа юм те. Энэ зүйл бол Miami Heat-ог зүгээр одоо зүгээр гэрээг харах юм бол Andrew Wiggins-ийн плеер опшн тэгэл нилээдэн тоглолтын гэрээ суларч байгаа. Tyler Hero гэрээгүй байна. Яг 33 сая гэрээтэй байна. Тэгээд Andrew Wiggins болохоор зүгээр одоо плеер опшн учраас өөрөө багаас сонгох боломж гарч эхэлж байна. Mitchell зэрэг ингээд тоглолчдын гэрээ ингээд солих боломжтой гэрээ байгаа байхгүй. Уг нь боломжтой үнэхээр ингээд нэрсийг харах юм бол өөр багтчоод цалингийн харах юм бол бас том боломжийн солилцоо 8-ч боломжтой хараг. Тийм учраас энэ 100 бол хамгийн одоо хүчтэй ажиллах хэрэгтэй баг. Одоо ер нь зүгээр дэлхийн сагсан бөмбөгийн сонирхч, NBA-гийн сагсан бөмбөгийн сонирхч тэр чигээрээ Miami Heat-ийг л одоо муулж шээ. Одоо дээрс нь энэ 100 хамгийн харах хэрэгтэй баг нь бол хүлээлттэй баг гэж байна. Тэгээ хийж чадахгүй байгаа тэр солилцоо 8 энэ 100 болох болов гэсэн үлээлт бол байна. Яг энэ жил 188 сая зарцуулж байсан. Ирэх жил ингээд хэдийн тамирчны гэрээ сулрах гэж байгаа юм шиг харагдаж байгаа бол бас 166. Бас тэгж том зай бол бас байхгүй байна. Гэхдээ яг ингээд бүр гой чөлөөлөгдөхийг гэх юм бол магадгүй тэрний дарааг үлрэл болчихж байгаа гэдэг сая гэрэн дээрс харж штэ. Одоо Хирогийн гэрэн дээр хүртэл дуусаад. Тэгээд Никола Йович хамгийн урт хугацаатай гэрээтэй үлдэж байгаа тоглогч нь мөртлөө гэрэндээ яг үнэхээр бас хүрхгүй байгаад байна. Ингээ орон гарan заримдаа бүр ашиглагдахаач болчих юм байна. Тэгээд миний бодлоор Miami-д бүр Pat Riley-гаас эсвэл салах цаг нь болцсон юм шиг те. Тэгээд Eric Spoelstra Riley-гийн ажлыг аваад Fashion coach болоод гэдэг. нөгөө Quinn гээд коуч байгаа шүү те. Quinn магадгүй дараагийн ахлцалжуулагчийн цаг нь ирсэн ч юм шиг. Тийм үү. Одоо Бостны хийсэн өөрчлөлтийг Miami хийж болохгүй гэж. Spoelstra хангалттай л Pat Riley-гийн дор бэлтгэгдчихлээ шүү дээ. Одоо баг засгалжуулагч нь бол угаасаа сайн баг бүр дээрээс нь хараад өдөртөх хэмжээний туршлагатай болцсон болов уу гэж зүгээр хараад байна. Тийм. Гэхдээ ийм ч л одоо NBA-д байгаа хамгийн шилдэг засгалжуулагч нь нэг гэхэлэр Eric Spoelstra болчиход байна. Тэгэхээр Eric Spoelstra засгалжуулагч юм байнаас хүлэнгэлээ надад жоохон ойлгомжгүй байгаа байхгүй. Тэгээд Miami Heat баг сүүлийн 4 жил плей-ин тоглолоо. Тэгээд 4 жил яг алтан дундаж байлаа. Бүр яг одоо бол Miami Heat-ийн үзүүлж байгаа амжилт бол бүр Kendrick Perkins шүүмжлэх хэмжээнд яваад байгаа байхгүй юу? Perkins аим шимжсэн шүү дээ. Тэгэхээр ч ямар нэг юм болохгүй юм шиг ингээ яг алтан дунджаа бариад плей-ний баг байгаадах юм уу? Айскул бүр 0-ээс нь эхлээд дахиад rebuild хийх хэрэгтэй юм уу? Айскул одоо энэ 100 контендер хэмжээнд очих хэмжээний солилцоо намайг хийх юм уу гэдэг асуултанд дээр ирчлээ л дээ. Perkins-ийг тэгээд шүмжиг бас нэг талаар бодоход бас тэр буруу чилээгүй л шүү дээ. Гөө ер нь бол зүг хэлцээ. Сая Андри хэлж байгаа үндэстээр бол би 100 санал. Яг гэвэл NBA-гийн орчин үеийн NBA-гийн тамирчдын гэрээ 4 жил шүү дээ. Тэ? 4 жил тийм. 5 дахь жилийн опшн ч юм уу тий. Эсвэл 3 жил эсвэл 4 жилийн опшн ч юм уу. Яг энэ хугацаанд гол тоглогчтойгоо гэрээгээд энэ хугацаанд нэг үндсэн кор бүрэлдэхүүнээ барьж үзээд энэ хугацаанд амжилт хүссэн хэмжээнд амжилт гаргавал баг автоматар задардаг шүү дээ. Сая анар яг гол үнцгийг хэлж байгаа бол 4 жил дараалаад плей тоглож байгаа байхгүй. Тэр 4 жил энэ баг яг үндэ зүгээр хүлээлтэнд хүрээгүй. Алтан дунд ч юм уу ерөөс хамаагүй. Хүлээлтэнд хүрээгүй. Хүлээлтэнд хүрээгүй. Тийм учраас одоо зүгээр энэ багийг бүтэн задлах хэрэгтэй болж байна. Одоо өөр ямар ч сонголт байхгүй. Зөв би бол баймадаа баг өмнө зэлдсэн магадгүй NBA-гийн хамгийн номер 1 2 номерыг тоглож байна. Багийнх багтаа. Нэг номер бол хийж биш. Тийм учраас баймадаа баяртай зогцох нэг супер заавал авчих хэрэгтэй. Тэгэхээр одоо зөв миний таамаглаж бас дээрэс нь Miami багийн фэний хувьд зөв хүсэл бол зөв баймадаа баяг ямар нэг байдлаар авч үлдээд бусдын зүгээр солилцсон юм ямар нэг байд оруулаад өөр хин ч хэрэггүй шүү дээ. Яанас өнөө Кавай өнөө юм бэ? Нэг од авчрах хэрэгтэй. Кавай явчихгүй одоо. Кавай явж болно шүү дээ. Кавай ч одоо тэгэл энэ 100 хөшдөхгүй юу гинэ. Үгүй тэгээд одоо нэг хоёр гол нь Чиний санаа хэлээд энэ багтаараа шинэ хэрэгтэй юм шүү. энэ тэр насан ерөөс хамаагүй байхгүй энэ зүр шинэ хүн л хэрэгтэй. Шинжлэгдэх л хэрэгтэй. Шинжлэхт хэрэгтэй. Одоо байгаа Одоо уг нь бол Pat Riley юу хийж чаддгаараа илүү бидэнд танигдсан байх гэхээр угаасаа юм огцом шийдэл тий гой гаргалгаануудыг хамгийн сайн гаргаж чаддаг гэдгээр л танигдсан шүү дээ. Тийм болохоор Pat Riley-д бас бодсон бодол байгаа л бах тий. Гэхдээ харин тэр бодол 4 жил. Яг үнэн гэлэхэд хамгийн том нэртэй холбогдсон мөртлөө
тэгэл яг хоосон байгаа нь Майами л болчиход шүү дээ. Бусад багууд ингээд яригдж ядаж бас Милоки хүртэл ингээд Лилардыг хүртэл оол нэгээл авчирч үзэж байгаа байхгүй ядаж. Багийн Майами болохоор юу ч өөрчлөж бүрэлдэхүүн тэгэхээр од суперстар хэмжээний тоглогчийг сонирхлыг татах хэмжээний бүрэлдэхүүн биш байгаа даа гэсэн үг тийм. Ер нь бол тийм. Гэхдээ жил болгоны нөгөө солилцооны цонхоор хамгийн их яригддаг баг л Майами шүү. Гэхдээ яригдахаас өөр аргагүй байхгүй да. Угаасаа л ойлгомжтой нүдэн дээр л ойлгомжтой энэ баг шинжил хэрэгтэй байна гэдэг болгон хараад шүү дээ. Тэгээд дээрэс нь саяхан хүртэл нэг их гурвалтай байгаа л NBA авраг болцсон гэж явж исэн. Тэгжсэн чинь тэрнээс хойш Жими Батлерыг авчираад нэг од тоглож авчирвал бас боломжтой юм байна гэдэг. Ран хийгээд хацсан учраас тийм сая хэллээ шүү дээ. Одоо энээрээ баг NBA-д байгаа номиныг суулжуулагч гэх юм бол X Bostrыг нэрлэх баг. Тэ? Би бол магадгүй тийж л удаа. Би бол тийж л удаа. Тэр дэлхийн номер 1 сүмийн суулжуулагч байхад яагаад баг нь амжилт гарахгүй юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэр нэг энэ баг юм дутуу байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр NBA бол зүгээр бидний өөр төвчний сагсан бөмбөг биш. Дэлхийн хамгийн шилдэгүүд байгаа. Хамгийн шилдэг атлетик чанартай, хамгийн шилдэг ур чадвартай тоглогчдод байгаа учраас энэ заавал суперод гэдэг юм заавал байх шаардлагатай байна. Тийм үү. Тэдний санал хийж байна. Суперод гэхээр энэ зүүн ямар ч гэсэн Майамид бол нэг юм их нь тодорхой байгаа. Угаасаа энэ нь өнөөдөр гараад ирсэн мэдээлүүд гараад ирсэн л шүү. Гэтэ жил болгоод ярьдаг гэдэг мэдэхгүй байна. Нөгөө өөхөөс чиний хэлдэг Таас айгүй өнөө гэлээ. Юм их нь тодорхой. Өвөө нэг юм бодож байгаа хаас тийм. Өвөө сочны юу ч гэсэн бас нэг юм бодож байгаа. За тэгээд дараагийн бүгдээ тоглолт руу оръё тхоо. За өнөөдөр өглөө болсон тийм. Sixers Orlando-гийн тоглолт. Энийг бүгдээ үзцгээе. Энэ бас супер тоглолт. Embiid байхгүй. Талбай дээр Антони Блэк тоглосон. Гэмтлээс эргэж ирээд тэгж тоглосон. Magic ер нь бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон. Энэ баг чи энэ залуугийн баг юм шүү дээ. Вижиг нөө. Максигийн юу ч байгаа. Вижиг их тоглож. Та Бэйнийг дэлээтэй яваад. Би Бэйнийг хэлсэн. Эсрэглээс. Анкер нэгдүгээр үе дээр нэг жоо тоглосон доо. Яг үнэ энэ тоглолтын дээр. Тэгээ бусдад нь зүгээр тоглоогүй те. Нэгдүгээр үе дээр бол яг үнэ нөгөө багийн одоо лидер хүн бол арай өөр байх хэрэгтэй гэж би харсан шүү. Харагдаагүй. Тэгэхэд Макси нөгөө талаас лидер шиг байлаа шүү. Яг одоо энэ плейний нэг хаалтан дээр юу их чухал вэ гэхээр яа харахгүй мэдээж хамгийн яг талбай дээр нь хоцсон тохиолдол байна. Гэхдээ ер нь талбайд давуу тал гэдэг бол ямар чухал вэ гэдэг нь ямар чухал вэ гэдэг үнэхээр мэдрэгдэж байна. Бид нөгөө талбай гэж нөгөө 6 дахь тоглогч гэж ярьдаг шүү дээ. Яаж ч нөлөө байгаа. Яг тэр нэг хөгжөөнд дэмжлэгийн нэг хайп гэж юм байна л да. Яхаа амжилтад нэг юм сэргээж байгаа нэг галдын хүч болчиход байна шүү дээ. Илүү ирч хүч өгж байгаа. Энержи лээ. Зарим тоглогчдод бол 6 оноо дараалал Орлондо оноо авахд Орлондогийнх нь нэг тийм сэргэлт байхгүй байхгүй тий. Ордон намган болчихно нэг юм. Өөртөө л нэгээ хүч өгөх бол. Энд сэргээрээ зүгээр л 2 оноо авахд л оролдоол хэлэх хэрэгсэн. Тэл зөрүү яа харахгүй. Яг мэдээж байдаг. би бол тэгтээ тоглогчтой бас. Би бол Шарлотыг харин тэрүүгээр очичлаа л гэж боддог байхгүй. Тэр хайпаар. Тэрнээс ер нь бэмгүүч хожигдож л явсан л тоглолт байлаа. Яг би бол наадмаас супер тоглогчдод бол хөндөөлдөг юм билээ. Тийм учраас супер бодлоо. Тий. Талбай. Одоо тэгээд Con Knepel жишээ нь муу тоглолоо. VJ комби нөлөө өнөдөр маш том байлаа гэхээр. Зөв энэ хоёр тоглогчийн бас нэг сэтгэл зүйн хувьд Con Knepel VJ комби хэмжээнд байх уу. Яг ярихад эртдэгтэй бас зүгээр байх уу гэж зүгээр бодогдлоо. Knepel чинь одоо VJ комбинтрийг бодоод бас ах хүн байгаад байгаа шүү дээ уг нь. Гэтэ бас нэг тоглолтын арга барилаас арай өөр байна тий. Өнөөдөр харин нөгөө өндрийн зурвал анх нь тулгаа өчтөр бас хоёлаа ярьжсэн. Тэгээ анх ерөнхийдөө өндрийн зурвал гарна гэж ярьжсэн. Орлондо бол ер нь бол урдтал нь бол хамаагүй өндөр тий. 2 6 тхэн хоёр чинь Вагнерийн хоёр чинь хоёулаа 2 6 юм билээ шүү дээ. Банкер 2 2 метр 6 тий. 2 6-тай 2 урд тоглогч гэхээр аюу өндөр багч байгаа байхгүй. А тэгээ Embiid байхгүй гэхээр Jalen Sachs нь л Max-аас 5 санжинд руу байгаа. Тэр урдталтай яг тэгээ тэр давуу тал болох уу гэсэн чинь тэр нь хариу өнөдөө тэрийг ашигласан үг гэж байна тийм.
Тэгээд Адам Боно, Андре Драмонд хоёрыг 70 өлөвтэй гэсэн гэж мэдсэнгүү. Ийм онцгой тоглоно гэж үнэхээр мэдсэнгүү. Драмонд дабл тэгээ 3 алт 3 стил гэдэг нөгөө эд үеийн Драмондыг санагдуулна статистик байсан. Тэгээд эд үеийн Драмонд чиг нөлөө бол байгаагүй. Бүтэн тоглолт үзсэн хүмүүс бол мэдээ. Бүтэн тоглолт үзэх юм бол яг игцэгтэй үед бол Драмонд төгсгөл төр 3-аас 2 чухал шийдэл төр оруулсан хаалтай байсан. Тэгээд Адам Боно бас их юм момент хэрэгжих үед маш чухал 2 хаалтыг бас тавьсан. Тэгсэн. Ер нь Эмбидийг энэ хоёулаа өнөөдөр бол бас хөөх юм нөхцөн шүү юм. Тэгээ Пол Жоржийг үнэхээр магтах хэрэгтэй. Пол Жорж Айса яг тоглолтын хэмнэл өөрчлөлт үед хамгаалтан дээр Боно, довтлогон дээр Пол Жорж Айса довтлогоо л байсан. Тогтоосон юм. За энэ эцсийн цэглэлтэй. Хоёр оруулсан шүү дээ. Гэтэ Драм 3-аас юу айгүй хийдэг болсон. Энэ бол чидэд байгаа шүү дээ. Завшнаас шүү дээ. Сэнхвар шийдэл. За цөмөр эхлээд нь юу яа гэж бодож байна. Эхлээд нь юугаар Джейлен Саксийн статистик хүн амар байлаа. Вендел Картер хүн амар байлаа. банкерыг 2 дугаар хасвар харсан. Банкер хангалтгүй байлаа. Хангалтгүй 22-оос 7 гэдэг бол гүйцэтгэл муу байлаа. Вагнер ч бас юм чи. Вагнер төгсөлд бас өвдгөө гимтээж бас суулаа. Дараагийн тоглолтын дээр одоо тоглох юм. Хоорондоо мөглөсөн шүү дээ. Тийм багийн хамтлагчтай мөглөсөн. Тэгээ Бэйн бол тоглолттой байхад байлаа ганцаараа. Бүгд эхлээд нь юу яриад хөө. Sixers-ийг ярьчаад дараа нь Орландог яриад хөө. За Sixers яг бол хоцсон байгаа болохоор Sixers яриад. За Sixers бол уул нь өнөөдөр хожингууд одоо 7 дугаар байраар гараад Бостонд тоглохоор болсон юм байна тийм. Тийм тэрийг бол 3 дугаар хэсэг. Өглөө ер нь тийм байна. Тэгэхээр тоглолтоо яг юунаас эхлэе гэж бодож байна та ер нь. Тоглолтод Өнөөдрийг тоглолтын яг зүгээр бүх юмаа зүгээр экспресс зүгээр хүмүүстэй гоё ярилцээ. Яг юу нь болов? Одоо л юу болсон гоо жишээ. Яг Сая Орландо ийм л байна. Яг өнөөдрийн энэ NBA-ийн сагсан бөмбөгт 97 оноо аваад тоглолтод хожно гэвэл үнэхээр боломжгүй. Яг энэ довтлогоо зөнхөлсөн 3 оноо шидэлтэн дээр тулгуурласан сагсан бөмбөгийг өнөөдөр яг NBA-г ноёлж байгаа тийм. Тэгэхэд Орландо Magic баг бүтэн багаараа 7-3 оноо шидэлтийг амжилттай болгосон. Энэ бол Байж болно. байж нэг тоглогчтой одоо 3-аас 7 одоо хийдэг болсон NBA шүү дээ. Нэг тоглогч бүр хийсэн тий өнөөдөр. Гарааны 5 тоглогчоос нэмэх үзүүлэлттэй ганцхан тоглогч байгаа нь Франц Вагнер нэмэх нэг. Бусд нь бүгдээрээ хасах үзүүлэлттэй байсан байна. За тэгээд Джейлен Сакс, Вендел Картер Жуниор хоёр бол довтлогоон дээр багтаа ямар ч нөлөөг авчирч чадсангүй. Хитрхи олон минутыг талбай дээр өнгөрөөлөө. За сэлгэнээс эхлэхээр ганцхан Антони Блакийг нэрлэх гээд байна. Тэгээд ер нь бол 6 тоглогч. За ер нь бол гарааны 3 тоглогч дээр л энэ багийн довтлохоос суурилж байгаа болохоор за тэгээд нийлээд 97 оноо гэдэг үнэхээр хангалтгүй байлаа. За Орландогоос мэдээж магтах хэвээр хүн бол яалтчгүй нэг л тоглогч байгаа. Солилцооноос орж ирсэн тий. Desmond Bain байгаа. NBA яг өнөөдөр бүтэн удирдлийн дараа 18 тоглогч 82 тоглолтод оролцсон. Энийн нэг нь бол Desmond Bain байгаа. Bain-ийн хувьд бол яалтчгүй энэ багт маш эрэг нөлөөг үзүүлсэн боловч бусад тоглогчд нь үнэхээр хангалтгүй байлаа. За магадгүй плеймейкер буюу холбон тоглогчийн байрал дээр яалтчгүй биднийх нэг тоглогч дутуун байна. Яг жилийн жил бид нар яг энэ туршлагатай тоглогч байхгүй плей-оффын тоглолтын дээр оноог явуулах тоглогч болдохгүй байна гэдэг. Тэгээ банкер бол үнэхээр онцгой тоглолт үзүүлэхгүй эдний багт ямар ч тоглох боломжийг харагдсангүй. Эсвэргээр бид нар харсан өнөөдөр харсан Кайл Ловри хэдийгээр тоглолтод оролцохгүй байгаа ч гэсэн одоо Edgecom дээр хийж байгаа mentorship тэр өгж байгаа зөвлөгөөнүүд нь авраг авсан хүний. Макс Tyrese Max эсвэргээр магадгүй энэ жил энэ удирдлийн хамгийн underrated тоглогч нь байсан бол үнэхээр энэ багийг нуруунд дээр чирсэн тоглогч гэж ярих юм бол MVP-ийн өрсөнд орж яригдах хэвээр тоглогчийн нэг нь Tyrese Max байсан болов гэж бодож байна. тийм ээ. Тэгээд яг Орландогийн талаас харахад бол ер нь бага бас одоо жоохон буруу босгоцсон юм шиг, жоохон old school босгоцсон юм шиг л одоо эргээд харагдаж байна л да. Тэгээд одоо хэдийн хугацаагаар энэ багтаага явах нь ер нь бол эндээс харахад бол за энэ баг ер нь задруул илүү зүгээр юм байна гэдэг нь аль хэдийн ажиглагдчихлаа. Гэхдээ баг өөрөөсөө ямар одоо ихтгэл үнэмшилтэйгээ цаашаа өргөжлүүлэх юм гэдэг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь одоо яг NBA-д юуг харах юм бол NBA-д амжилт үзүүлж байгаа багуудыг харах юм бол одоо эргээд нөө төвийн тоглогч ч юм уу илүү чухал байсан бол одоо эргээд нэг номерын тоглогч өөрөө амар чухал болчлоо. Нэг номерын тоглогч нь өөрөөсөө тоглолтын найруулах чадвараас гадна өөрөө давхар заавал оноо авдаг төрлийн тоглогч ер нь байх нь бас лигт амжилт үзүүлэх болцсон юм болов гэж би хараад байна. Одоо шинэ OKC-г харахад ч юм уу эсвэл өнгөрсөн жилийн Индианагийн Halliburton харах ч юм уу эсвэл одоо Lakers саяны сүүлийн ран хийдэг дээр Luka Doncic хардаг ч юм уу ингээд Kate Cunningham-ыг хардаг ч юм уу. За ингээд Maxi гэдэг юм. Ер нь одоо ингээд амжилт үзүүлээд ер нь
багийн 1 юм уу 2 номерын лидер оноо авдаг лидер нь өөрөө холбон тоглогч нь байдаг. Тэгээд тэр холбон тоглогч нь өөрөөсөө сонортой дамжуулалт гаргах чадвартай. За ийм тоглогчийг бас ер нь багтаа байлгаж иж ер нь энэ орчин цагийн NBA-д бас амжилт үзүүлэх нэг юм модель болцсон болов гэж харагдав. Тэгэхээр Орландо Magic тийм хүн алгал байгаа юм л да. Би зүгээр нэг юм бид нар одоондоо жил болго ярьж байгаа л да. Одоондоо сүүлийн 4-5 жилээр ярьж байна. Энэ баг болох гээд байна гэж яриад. Гэтэ 4 жилээр ярихдаа яг нэг хүн дутаад байна. Оноо авдаг хүн дутаад байна гэгээд бол 3 сая шидэлтэй бас Дэсэн Бэйнийг бол авчихсан. Тэгээ яг оноо авч байгааг бол авч байгаа шүү дээ. Өнөөдөр шинэ хамгийн хоног Дэсэн Бэйн л авсан байгаа. 34 оноо. 34 оноо гэдэг өөр ахаад ямар оноо хэрэгтэй байна. Одоо биш. Одоо угаасаа Орландогийн асуудал юм зөө. Гараа талд нь хараа тавлага 3-аас шидэж чаддаг. Гэхдээ сайн шиддэг хүн баг. Сайн шиддэг нь Бэйн байхгүй. Бусд нь яг сайн шиддэг. Банкеронч сайн шиддэггүй, Вендел Картер шиддэг. Гэхдээ сайн шиддэг. Ингээд шидэлт өнөөдөр тэгээ тийм дэш 7хон шидэлт багаар оруулсан. Угаасаа энэ баг довтлох юм спейс нь жижигхэн байгаа тийм шүү. Ингээд спейс томорж иж энэ 10 ур чадвартай хүмүүс ч илүү бусд нь ингээд гүйцэтгэж ингээд зайгаар. Ингээд тэгсэн чинь одоо болохоор Орландо ерөөсөө бүгдээрээ л ингээд шамбаралдал. ерөөсөө ингээд Орландо ингээд жоохон хумаад авчихад л болчих гээд шүү дээ. За тийм шилжиж байгаа. Тэгээд дээр нь ингээ Франц Вагнер Банкеро салах уу гэдэг асуудал угсаа баг амжилт гаргахтал нь яригдах ёстой юм шиг байна. Яг 2-6-тай юм 2 өндөр тоглогч байхсан зүг юм уу? Тэгээд энэ хоёр нь хоёулаа плеймейкерийн чадваргүй хоёр тоглогч байгаад бас асуудал байгаа даа шүү дээ. Одоо Tatum шиг баймаар шүү дээ. Заримдаа трипл дабл хийчдэг юм ур чадвар энэ хоёрт байхгүй байгаа байхгүй. Нөгөө талаараа Сакс бас холбогч угаасаа биш юм байна. Үндсэн 2 номер дээр нь л тоглуулах хэрэгтэй юм байна. Хамгаалагч юм байна. Хамгаалагч юм байна. Би гэхдээ баясаа энэ санд хэлж байгаа юм чинь энэ баг 3 шидэлтний юм уу бах нь цаашдаа улам асуудал болох юм уу? Болно шүү дээ. Зүр баг үнэхээр буруу бүрэлдэжээд байна л да. Зүр яг сая хин хоёр лидер нь хоорондоо зөксөлтэй юу гэдгийг зөксөлгүй юу гэдгийг бид нар бодож олж байгаа үсээ яг хангалттай биш юм шиг санагдаад байгаа. Бусад байрал дээр байх. Одоо чинь сая бас зүйлж Tatum хоёр Jaylen Brown хоёрыг за энэ хоёр нийлээд эзэж авахгүй гэж итэл яг зөв хүмүүсийн хамт бүрдүүлж өгöd аврагцсан хгүй юу. Тэгэхээр одоо хин бид нар Банкеро Сакс хоёр дээр маш сайн холбогч байх хэрэгтэй байна. Маш сайн 3 шидэг төв байх хэрэгтэй. Тэгвэл Вагнер ч өөрөө 3-аас сайн шиддэг биш. Ерөнхийдөө доороо пост дундаас low post, high post-ээр бөмбөг авч ягаад face to face заримдаа шах тоглодог хүчтэй. Тэгэхээр Банкерод юу хэрэгтэй гэхээр зайл хэрэгтэй Банкерод. Тэгэхээр өөрөө 4 номер 5 номер биш. Тэгвэл 5 номерын тоглогч нь Miles Turner ч юм уу, Lopez ч юм уу. Яг 3-аас аваад юу ч бодохгүй шидэг. Тэгвэл Wendell Carter Jr. үндсэн 5 номер. Яг Битаза өдлөглийг аягүй сайн эхлүүлсэн юм шиг боловч хамгаалт улам л хумаацсан учраас Битазаг хүсэлгээ болгосон. Тэгээ Wendell Carter Jr.-ыг харахаар тоглолтыг 2 удаа 3 шиддэг. Тэгээ нөлөөл 78 тоглоод 72 л хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг тоглолт нэг бүтээ хийхгүй байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр Гөө одоо хоёр бүсэд нь шүү дээ. Нэг сайн холбогч, нэг бас нэг гайгүй. Сайн холбогч нь өөрөө чинь бодлоор нөгөө нэг амар одууд л байгаа хэл та тийм биш хэвгүй юу? Одоо Tyus Jones ч юм уу те. Ухаантай тоглолдог. Tyus Jones-ийн assist turnover ratio бага. Тэнгүү turnover баг хийдгүү. Тэгээд туршлагатай холбогч байх хэрэгтэй байна. Тэр заавал од нэг багийн гарааны холбогч байх алдгүй болж байна. Яг л энэ багчин Франц Вагнер, Банкеро гэдэг 2 од байгаа учраас 3 од хэрэггүй. Боломжчгүй. Тэгэхээр энэ хоёр дээр нэг юм дундаж хэмжээний нэг багт ч 6 дахь тоглогчоор эсвэл за магадгүй зүгээр яг юм consistent тууш юм тогтвортой 25 минутаас 30 минут тоглох чадвартай тийм хоёр болж байна. Одоо энэ Реал нэг юм хэлсэн байлээ. Одоо миний хамгийн үнэлж явдаг тоглогч John Stockton гэдэг. Яг тэгвэл John Stockton хамгийн энгийн бөгөөд одоо хүн болгоны мэддэг зүйлээ маш өндөр гүйцэтгэлтэй NBA-д 18, 19 жил хийсэн. Тэр хинээс ч өндөр биш, хинээс атлетик биш, хинээс ч хурдан биш. Зүгээр л энгийн зүйлийг маш өндөр гүйцэтгэлтэй хийдэг. Одоо магадгүй ийм тоглогчийн, ийм холбон тоглогчийн үнэлэмж NBA-д өөрөө буурсан. Маш ховор болсон. Одоо жишээ нь бид нар 25 настай Ricky Rubio Орландо Magic-ийн гарааны холбогчоор тавьсан байх юм бол Банкеро, Вагнер эдний харагдах байдал шал өөр хэмжээнд үлдэгдэж байгаа. Очих хэмжээнд болчиход байгаа байхгүй. Эрүү зүгээр яг зүгээр магадгүй ингээд нэг сайн холбогчтой хинч дутуу үнэлэхдэггүй. Тэгээ нэг юм үнэхээр сайн шийддэг төвтэй ийм баг байжгаад Орландо Magic амжилт үзүүлэх бол бид нар Банкеро, Вагнер хоёр зогцохгүй юм байна гэж аягүй арай бод болчихсон. Одоонд бол арай ихтэй бас тийм ээ. Юм энэ хоёрыг ингээд тус нь ингээд хамт байхаараа хоёулаа нэг 20 орчим оноо дурслаад байгаа шүү дээ.
Тэгээ болонгууд шууд 24-5 хойлоо дундслаад хин нэгэн гэмтэлтэй үед оноо статистик нөсдөг. Тэгээ зөвөр одоо байгаа бүрэлдэхүүнийг харахаар яг одоо энэ байгаа бүрэлдэхүүнийг харахаар Вагнерийн стат нь сая илүү сайн. Банкерогүйгээр. Бусдыгаа тоглоод арай. Банкеро байхаараа бүр унчаад байгаа шүү дээ. Ихшээ банкеро ганцаараа Вагнер байхгүй үед олдон тэр сакс авчаал банкеродоо л гэжтэй банкеро бүхнээ хийж. Тэгэхээр энэ хараа зогсоод байна гэсэн үг. Тэгэхээр харин зүгээр багийн бүрэлдэхүүн одоо яг нэг ерөнхий үнэн төрх нь одоо л гарч ирж байгаа юм бол. За тэгвэл бүгдээ дараагийн юу орё л доо. Hornets одоо тэгээд юугаар хоцсон болохоор Miami-г хожоод Orlando-д тодорхойллоо. 8 дугаар юм лээ. Тэгээд бүгдээ Hornets-ийн харьцаагаа одоо энэ дээр бол Orlando-гийн талбай дээр чи Orlando нөгөө нэг тулгаа ярьсан нөгөө талбай юу шууд нөлөөлөх үү? Нөлөөлнө шүү дээ. Би бол одоо шууд банкерог дараагийн тоглолтод 30 оноо авах гэдэгт итгэлтэй байна. Тэр мэр бол ойлгомжтой. Тийм тэгэхээр би Орландог хожигдсон л гэж харж байгаа стил. Би Хорнецыг Исрогийн талбай дээр нэг л төсөнд буугаагүй. Давуу тал нь ийм багтууд нөгөө дарамт нь стажик Hornets ирэх багтаа нөгөө талбай дарамт дурдсан. Тийм баг. Тэгэхээр бол Orlando давуу талууд байгаа. Яг гоо Франц Hornets 3 хожигдсон юм байна. Франц Вагнер тоглохгүйгээс мэдээж бас их зүйлчлээ. Тэгэхээр тоглохгүй байсан ч ер нь Орландо хожих байх гэж бодож байгаа би бол энэ. Тэгээд за би баясаа за хандраа энэ удирдлагын дөрөв тоглоход 3 хожигдсон юм биш. Надаа энэ удирдлагын тоглолтод ерөөсөө хамаагүй байна. Одоо ганц ганц тоглолт шүү дээ. Ганцхан тоглолтын дээр нэг ийм болно. За шал хоёр өөр эсрэг арга барилтаа хоёр баг тоглоно. За тэгээд ер нь ихэнхдээ плей-оффын ийм чухал тоглолтод хамгаалтан дээр зөнхөлсөн баг буюу Орландо Мэжик хожих магадлал өндөр ч гэсэн би хувьдаа Шарлот Хорнесыг хожоосоо гэж бодож байгаа байхгүй. За тэгэхээр яагаад Шарлот Хорнес хожих магадлал өндөр байгаа вэ гэхээр ахаад Ламела бол Нипл 2 22-т 2 гэж шидэхгүй байх. Бас өндөр хөвтэй 3-аар шидэх байх. Тэгэхээр илүү яг моментум Шарлот Хорнес талд байгаа. За мэдээж бусдаа талбайн тоглолтын дээр давуу талыг Орландо үүсгэж чадах байх гэж бодож байна. Гэхдээ би энэ тоглолтод Шарлот Хорнес үгийг хожно гэж бодож байна. Тэр яг энэ дээр. Яагаад гэвэл бүтэн багаараа баланстай илүү олон тоглогчийг ашигладаг. Тийм болохоор илүү тоглолтын хэмнэлийг Шарлот Хорнесыг өдөрч чадах болов гэж бодож байна. Би ч гэсэн ер нь Hornets-ыг хожих байх гэж бодож байна. Тий. Яг тэгвэл уусаа тоглолтын пейсерээ ч юм уу тоглолтын арга барилаараа илүү Hornets хүссэн үсээгөө жоохон илүүрхэд өдөртчих бол гэж би бодод байна. Тийм учраас энэ тоглолтод бол Hornets-ыг хожно гэж бодож байна. Хожоосоо гэж бодож байна. Ер нь хожиж болно. Тий, хожиж болно гэж. Би бол таавар бол чинь Hornets төгсөн шүү дээ. Гэхдээ би бол Orlando гаргаад Hornets гэсэн байхгүй юу? Гэсэн чинь юм эсрэг гэжтэй. Гэхдээ ер нь бол нэг нь сэтгэл зүгээрээ бол Hornets илүү сэтгэл зүйтэй байгаа. Хонийг хожицсан. Нөгөө багнуусаа 7-оор гарах хэрэгтэй боломж алдчихлаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ чи бол Orlando гэж байгаа тийм. Тийм. Тийм шүү дээ. Тэгээ таамаг бол ер нь Орландо Фили дээр л зөрчсөн болохоос яг нөгөө гурав таарчаал байгаа юм чаас. Тэр Orlando дээр төгсөж байгаа шүү дээ. Орландо нэг яагаад гэдгээр Орландо гэхдээ нэг тийм сэтгэл санаа унаадах юм байхгүй ч энэ чинь хоёр дахь боломж байна. Талбай дээрээ байна. би зүгээр сүүлийн нэг тоглолтууд дээр Бостонд тоглолт чинь 3 дугаар багтаа тоглоод хожигдчих чинь. Өнөөдрийн тоглолт ингээд би зүгээр ингээ хараа өнөөдөр Орландо муу тоглоод хожих боломж байсан бохоггүй. Тэр маш муу тоглосон. Одоо ингээд Кнепл боол хоёрыг олон шидэлд алдлаа гэж байгаадсэн. Нөгөө талд нь бас л яг ялгаагүй Джейлен Сакс 9-өөс 1 тий Вендел Картер 6-аас нь төвийн тоглогч нь хүртэл. Тэгээд Банкеро ч гэсэн 30% энэ төр тоглоод бас ялгаагүй муу тоглосон баггүй Орландо. Гэхдээ яг Сакс, Банкеро Вендел Картерын шийдэлтийг нөгөө хоёр тарьцуулчихгүй л дээ. Тий. Ламела бол Кнепл. Зүгээр би бол зүгээр энэ дээр Sixers-ыг ингээд тоглолч гэдэг төсөөл надад бол угаасаа U6-ыг 2 хожигдоод мултраад баяртай болоод харсан байхгүй. Тийм таамаг өгсөн. Тэгээд одоо Hornets Орландо хоёрыг бодохоор амтэр хэцүү байна нэрээс. шинэ таамагч доо. Яг Hornets-ыг хожоосоо гэдэг хүсэл байсан учраас 7-оор гаргацсан шүү дээ. 8-аар л гаргасан. 8 бүх юм өөр болсон шүү дээ. Одоо энэ Орландод тоглоо зөв одоо түрүү ярьсан шүү дээ хийдүүлээ. За бүр Вагнер хоёрыг Банкеро хоёрыг хин нэгний навд үлдээд нэг нь явуулах юм уу? Тим сонголт тулах юм бол яг үндэ Банкеро үлдэх хэрэгтэй юм баггүй юу? NBA-гээс гэсэн мөнх суперстар заавал байх хэрэгтэй. Вагнер одоо яг магадгүй Вагнер суперстар байж магадгүй ирээдүйд ч юм уу. Тэг яг одоо бол энэ хоёрыг харьцуулах юм бол Банкеро нь илүү суперстар. Одоо тийм ч нэг тоглолтод Банкеро яг ганцхан ойлгомжтой. Таамаг үлдэхээ би Hornets өгнө. Таамаг Hornets юу? Ганцаараа Угаасаа гэхдээ Орландогийн тоглолтыг харахаар үнэхээр өөдөртэй байлаа яалтчих. Надад тэр нь айгүй Чикаго Булс юм уу?
Юу гэдэг юм би орон зайд анхаасаа өгсөн шүү дээ. Би бол одоо жишээ нь хүсэл мүслэр бол Үгүй тийм. Орландод өгөөгүй шүү дээ. Тэгээ тоглолтын харахаар өнөөдөр шүү тоглох юм бол хооронд цааж очно. Одоо ингээд зүгээр өрсөлдөөн үзэх юм бол яг хоорондын сакс үзэн штэ тэрэн дээр бол 100% санал яг үзэгчийг үлээсэн юм. Тэгээ яг би зүгээр ингээд матч ап нөхцөлөдлийг бодохоо надад зүгээр Орланд хожим санагдаад байгаа байхгүй. Тийм боломж Тийм бага. Угаас Орландо ч баг фэврит нь байгаа талбай дээр. За ер нь Сайн хэллээ шүү дээ. Орлондо муу тоглоод хожих боломж байсан гэдэг. Тим вакт явж гिचв. ер нь зүгээр гэхдээ зүгээр яг яатчгүй давуу тал нь мэдээж талбай дээр байгаа шүү дээ. Тэр давуу тал нь болно. Тэгээ зөв надад төсөөлөхдөггүй байгаа юм шүү дээ. 97 оноо аваад нөгөө баг нь 96 оноо авдаг саксан дээр хэцүү биш санагдаад байгаа байхгүй юу? Жишээ нөгөө багнаас 96 он авахуулахгүй. Тий, авахуулахгүй. Тэгээд эн чинь нөгөө багнаас ямар ийм олон одоо хүнээс булаасан тий хэдэн талаас нь ингээд ярцаас нь бэлэн хүмүүс байхад тэдний нэг 96 оноонд барихаар хэцүү санагдаад байгаа. 96 оноос доош ер нь аваагүй. Тэгээ бас юм. Яг хөө Sixers муу баг байж болно. Ингээд Sixers-ийн талаар юм ярих гэр ингээд муу баг ингээд баг яриад чирэг. Эсвэл ярихаар багаа ярьлаа гэх юм ярьж болох. Sixers өнөөдөр хамгаалт нь супер байсан шүү. Үнээрээ. Sixers-ийн хамгаалт үнэхээр супер байсан. Тэгээс Орлондо хоёлаа 90-д байгаа л. Тийм. Тэгэхээр Hornets сарны бас тэгж хамгаалж чадах юм. Тэгж хамгаалт юм. Тэгэхээр Hornets Sixers 110 оноо Орлондо авч чадах байхгүй. гэхдээ Шууд өнөөдөр 96 оноо авснаар нь шууд 96 оноо очдог байх байж болно өстой угсаа. Чи 12 тим л байгаа. Агуул тийм л угсаа. Тэгэхээр тоглооноор нөгөө Бананганаараа явсаар байгаа нөгөө оноонд уралдаад хоччихвол үгүй тэрийг нь харин Орлондо хязгаарлаж болохгүй. Гэхдээ болно гэхдээ харин Орлондо чадахгүй гэдгийг хэрэг та нар хэрвээ анзаарсан бол Charlotte Hornets энэ үлрэл баг оноо авсан тоглолтууд бас нэлээд хийсэн. Энэ тоглолтуудаа хамгийн гайхалтай нь хожсон байгаа даа. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр одоо Charlotte Hornets чинь өнөөдөр 2 тоглогч нь муу тоглож байгаа нөгөө цаанаас нь сэлгэнээс нь гарч ирээ сайн тоглогч нар байгаа. Тэгээд гарааны одоо нөгөө 3 тоглолт сайн тоглогч юм гээ нэгнийгээ нөхөд багийн тоглолт харьцангуй сайн байгаа болохоор бас надад ихтгэл найдвар төрөөд байгаа байхгүй. Тэрнээс зөвхөн Lamelo бол тоглолт болгон дээр 30 шидэд 31 оноо аваад байл би Орлондог л хожно гэж. Гэхдээ Brandon Miller тий Knapp чинь тоглоогүй шүү дээ. Miles Bridges, Kobe White ингээл сэлгэнээс орж иж байгаа тоглогч нь хамгаалах үүрэгтэй орж ирэл ингээл тоглож моолж байгааг ингээ харахаар багийн тоглолт бас маш сайн байгаа дээ. Тоглоом дээр бөмбөг шилжиж чинь. Үнэхээр тийм байгаад болохоор энэ тоглолт маш өрсөлдөөд тоглолт болох гоё тоглох байх. Би бол одоо энэ тоглолтод Knapp-ыг бол одоо саний шиг бол арай байхгүй болоо гэж бодож байна. Арай өөр тоглолт гарах болоо гэж бодож байна. Тэгэхээр ямар ч бүгд үлдэсгээ. Техас ч муу юм. Гүрөө. Тэгэхээр зүгээр яг Hornets зүгээр ингээд гоё гарч ирж байгаа тэр чигээрээ плей-оффт орчоосоо л гэдэг. 10 жилийн дараа гарах гэж байгаа төсөл бас байна. тий. За тэгээд NBA тогтоом хамтгаар залуусаад хэсгэрэн дараа бүгд ирээ явуулцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Ийм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх Sportus Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Халууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Халууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Ийм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай.
Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-мээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-мээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадуутсаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадуутсаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-мээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-мээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадуутсаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадуутсаа зөвхөн PC Mall-оос. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki.
83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемер таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Халууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Халууцаа зөвхөн PC Mall-оос. 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемер таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ үйлдлийн 27 дугаар дугаар. Тэрс өнөөдөр 7 оноостай бүрэг барих та бүхэндээ хүрч байгааг хэлмээр байна. Бид сая эхний хэсгээрээ сая өнөөдөр дорндод болсон плейний тоглолт гэсэн бол одоо болохоор бүгд өрөндөргөө орцоо явж чинь. Тэгээд 22 цаг болсон болохоор бас нэвтрүүлгийн Platinum Event гэж Монголын хамгийн зөөлөн шар ариг Singur Ultra байгаа. Тэгээд Singur Ultra Smooth Ultra Cool гэх та бүхэн бас Singur-ыг бас та бүхэн бас амтлаарай гэдгийг хэлмээр байна. За тэгээд өнөөдөр болсон нэг тоглолт бол яатчихгүй гой тоглолтууд нэг яалтчих бас. Тэр бол Warriors Clippers бүр супер тоглолт гэж хэлж байна. Би бол хоёртай. Хайдаг ямар тоглолт. Тэнийг ч би баяртай байгаа гэж бодсон. Би өнөөдөр айгүй хаппи байгаа асуултаа. Энэ тоглолтыг шарж үзлээ. Ер нь Golden State Warriors-ууд юуны өмнө тоглосон шүү дээ. Түүхийн эсрэг бас тоглосон гэж бодож байна. Статистикийн эсрэг тоглосон гэж бодож байна. Яг энэ ордон дээр 8 дараалал хожигдсон байсан Clippers-т. 8-0. Clippers гэж хожихгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ удирдлагч нэг хожиж сүүлийн одоо 2 удирдал хожиг гэсэн үг шүү дээ Clippers-ийг ер нь тий. Тэгээ тоглосон. Тийм болохоор бол нөгөө юу бол Clippers-ийн талд байсан угаасаа. Ер нь тоглолтын давуу тал бол ерөнхийдөө Clippers-ийн талд явсаар л байсан. За. Тэгэл ихтэй энэ аимштай тоглосон. Stephen Curry бас нэг бэлтээд тэгсэн босол хөрөө явсан тий. Явсан тий. Нэгдүгээр үдтэй тий. За ер нь бол маш амархан оноог бол Clippers авч ирсэн. Одоо шинэ Warriors 7-0 руу хийх юм бол засвалгаа аваад орж ирэнгүүтээ ерөөсө минут 30 секундэд 10-0 руу хийгээдсэн Clippers. Цагаад би биэндээ цэвэрлтүүд өгөөд тий. Өгөөдсөн тий. Porzingis-аар нэстэ ихний хагас маш сайн тоглосон шүү. 4-4 гэсэн сайн эхлүүлсэн. Тэгээ ер нь бол өнөөдөр бол Porzingis бол онцгойсон. Онцгойсон гоё. Ер нь юм тоглолт. Бостны X2 аврагууд. Аврагын туршлаганд байгаа гэдгийг харуулсан да. За тэгээ 2 дугаар үеийн 8 дахь минутаас эхлээд Clippers-ууд тоглолтыг бол одоо нэгсэн даа.
дандаа одоо юу яж гэсэн. Одоо илүү явсан гэсэн үг. Гоё энэ да. Харьцангуйгаар Curry бол ихний хагас маш муу тоглосон шүү дээ. 8 оноотой дуусгасан. Бас нэг шагаа Тэгшээ тий. Цаал хөрөөрөө. Дутуу өсчлэнаа тэр хоо. Curry байхгүйс тий. Харин байхгүй үед нь харин. Тэрийг Porzingis нөгөө Ги Сантас тий. Тэр бол маш сайн оноо нөхчихсэн. Амар шүү дээ. За тэгээ 3 дугаар үеэс. За 3 дугаар үед дээр дараасан 12 оноо дарааж өгдөг байна. Curry. Өөрөөр Nike-тай тоглоод байна уу тий? Kobe-тай тоглосон. Завсгааны ихний хагас гэсэн Draymond Green Curry 2 дугаар үед дээр эргэж ирнэ гэж хэлсэн гэсэн. Тэгэл яалтчгүй гэж хэлсэн дээ. хайцсан байсан. За алдаатай 4 онооны тоглолт тий. 4 оны тоглолт хийсэн. За энэ тоглолтууд энэ шийдлүүд нь тэгээд бусдтай нөлөөж ирсэн дээ. За тоглолтын дараа Стефен Curry-с нөгөө яах гэж нөгөө Al Horford-ыг авсан юм тий. Яг л нөгөө түрүүний нөгөө ярьдаг талбайд нөгөө эсрэг талын талбайн дарамтыг энэ туршлаг алга болгодог шүү дээ. Яг тэр нь Al Horford-ийн тэгээд тэр 4 шийдэлтэй. 4 3-аас 4 үзүүлэх хоо одоо тий. Шилхэн хайчихтай гэж. Энэ дээр харин би бол Steve Curry-г бол магтмаар байна. Хамгийн гол нь би дасгалжуулагчийг магтана. Яг бол 2 дугаар хагаст хамгаалтыг бол Kawhi дээр өөрчилж одоо тий дагалдчихсан шүү дээ. Одоо үгүйсээ тэгээд яг итгэвтэй тасалжуулагчаас өөрийн өсдөгөө батлаад харуулсан өндөр түвшинд байсаргаа хоёр хүн чинь Spice Stress дээр баярлалаа шүү дээ. Ер нь бол. Гэтэ бол энэ бол том риск. Би одоо жоохон мөч асууна энэ манай коуч нар болохоор энэ уулуус риск гэж ярьсан чинь тий коуч цаанд бүх клубыг хоос орхиж байгаа. Джонсыг хоос орхиж байгаа тий. Al Horford catch and shoot. За яг энэ л тий шидэлтүүд нь дарагдчихин да. Алдаагүй тест та. Юу шидэл дөрөв. Шидэлтүүд дараалал. Тэгээд нөгөө баг дээр нь яваад байгаа шүү дээ. Хорф чинь 7 шийдсэн. Үгүй яг гарч ирээд яг дараас нь дөрөв бохгүй юм. Гайхалтай. За энэ тэгээд Синцгийн. Тэгээ энэний дараа чинь Podzimski алдаатай. Тэгээд Draymond хоёр таслалт тий. Хоёр хамгаалт ирэх. За тэгээд нөгөө статистик эсрэг тий 8 дараад хожигдсон байж байгаа. Өнөөдөр яг түүх гэдэг үг хэлэх гээд байна. Статистик байхгүй шүү. Статистик эсрэг гэдэг байгаа. Нэг нь угаасаа хожигдно гэдэг яриа байгаа, нөгөөт нь хожигдно гэдэг ярианы эсрэг л тоглолоо. Би яг одоо нэг асуух гэсэн нөгөө Underdog нь хожигчлаа хаа. Тэгээд хожигчлаа гоё байна. Хацчалтай байна. Бол байхгүй шүү дээ. Ямар түүх мөх. Тэгээд багаар маш сайн тоглосон. Podzimski сайн тоглосон. Al Horford тий 14 оногийн 12-ын 4-4-ийн сүүлийн 6 навлаа. Тэгээд 4 шидээ 4 хичлээ. Тэглээ. Одоо асуу гэж бодож байна. Анар баясараас Steve Curry яг тэр Kawhi бол ихний үе дээр зогсоод шгүйсэн шүү дээ. Яг ихний үе дээр яг 18 оноо тавьсан баха. Шууд 18 дуусаад 21 он. 20-д дууссан. 3 хоног болсон. Тэгээд тэр үл нөгөө завсгараас Steve Curry хамгаалтан дээр Kawhi дээр дабл дуулсан тий. Тэгвэл хоёр өндөр буюу Green Key Santasтай Brook Lopez-ыг хаяад дабл дууллаа шүү. Бүтэн хоёр үе. Тэр нь тэгээд нөлөөлчлөө тий. Гэтэ энэ нөгөө рискийг асууж байхгүй юу? Баясаа тэгтгүү нөгөө энэ ямар риск байсан бол Brook Lopez-ууд 3-аас маш сайн зэжлдэг тоглож шүү дээ тий. Сууд өгчөөл юм. Тэгээд энэ статистик 6 шидээд нэг л хийсэн байна. Нэг л хийсэн тий. Одоо тэгээ энэ статистикийг хараа л да. Kawhi Leonard 21 оноотой, Benedict Mathurin 23, Brook Lopez 17 гэр чинь даблдж гараас нь бөмбөгийг гаргаад нөгөө хэд нь бусдаар нь шийдвэр гаргуул яа. Бусдаар нь тоглуулаад бусдтай нь тоглолчоо л гэж бодсон шүү дээ. Маш зөв шийдвэрсэн байна. Гэхдээ онцсон юм чинь зөв шийдвэр байна шүү дээ. Маш зөв шийдвэр. Оноог бол яг тэ. Оноог бол тэгэл буруу шийдвэр шүү дээ. Лопессэн заримдаа 6-аас 6 гэж шийдсэн шүү дээ бас тийм тэгэл шүү дээ. Тэгээ зөв эн чинь тоглолтын хэмнэлийг өөрчлөх гээд баг моментумыг өөртөө эргүүлэхэд бол нэг хамгаалтын ажаас нь өөрчлөлт хийчихтэй. Тэр нь хэрэгжсэн учраас өнгөслөл явж байгаа. Хэрвээ Лопес тэнд суул гараад 3-аас 2 юм уу 3 хийсэн бол за боли гэгээд буцаал хамгаална шүү дээ.
Ер нь энэ тоглолтын дээр Америк би асуусан шүү манай. Баажихын үсээр баяртай байна. Тэгээд ийм багхгүй. Угаасаа Стефен Кори бол NBA-д яалтчгүй энэ өнгийг нэмж чаддаг тийм. Маш гайхалтай тоглогч. Тийм болохоор тэр Стефен Кориг ч гэсэн бид нар өнөөдөр харлаа. За Кристос Порзингис ч гэсэн яг ингээд ирүүл гэмт бэрхлэхгүй үедээ маш нөлөөтэй тоглогч байдаг гэдгийг бид нар харлаа. За тэгээд туршлага гэж юу байдгийг үнэхээр сэлгэнээс тийм харууллаа шүү дээ. Ал Хорфорд харууллаа тийм. Дрэмэн Гринийг магтмаар байна тийм. Дрэмэн Грин бол яалтчгүй багийн одоо яг одоо хундаам гэдэг лөө тийм. Дрэмэн Грин бол одоо энэ бүх юмыг одоо Стефен Кори хизээ бөмбөг авмаар бүр ямагт мэдчихийдэг ийм тоглогч гэдэг юм ингээд. За тэгээд Стив Кер засгалжуулагчийн энэ гарааны тавт бол тийм олон тоглолт хамтаа тоглоогүй. Энэ тавтыг бол маш сайн ажиллаж тоглуулж чадлаа. За ротейшн харьцангуй хумигдаад 8 тоглогчоор өндөр тоглолоо гэдэг юм ингээд. Туршлагатай тоглогч, туршлагатай дасгалжуулагч нар ямар байдгийг харлаа. Хэдийгээр Клипсийн хувьд ч гэсэн яг үнэхээр өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад байгаа тоглогчдоо бүгдийг ашиглаад бас өөрсдөө хожих боломжийг дөрөвдүгээр хүртэл байлгаж чадлаа. Тэгтээ үнэхээр өнөөдрийн үед илүү баг нь яалтчгүй Golden State Warriors байлаа. Тэгээд бүтэн багаараа 41 удаа 3-аас тоглоод 19 удаа буюу 46.3%-тай 3 оноо шидэлтийг хийн гэдэг бол маш зөвхөн NBA-гийн тий өндөр хэмжээний тоглогчид хийдэг энэ үзүүлэлтийг хийж чадлаа. Тэгээд одоо ажил нь бол дуусаагүй Академи тоглолт байна. Phoenix Suns багт Академи тоглолтыг хийн. За тэгээд яг өнөөдрийн үед бол Golden State Warriors-ыг яг ийм тоглолтыг үзүүлэх нь гэдэг. Үнэхээр юм өрсөлдөөнтэй плейний тоглолтод үзүүлэхээр сайхан байл. Тэ нэ, юу нэг Clips-ийн тал дээр юм ярих юм байна. Clips ингээд ер нь энэ жилээр юм улирлан дуусчлаа тий. Яг тэгээд удирлыг маш тааруу эхлүүлсэн. За тэгээд удирдлийн дундуур бас өөрсдийнхөө рострыг бас солисон тий. Тэгээд ер нь одоо чиглэл бас ямархуу байх уугүй юу гэдэг нь бас одоо энэ 100-ны одоо шийдвэрээс бас хамаарагдаад Кавай Леонард ямархуу шийтгэл хүлээх юм уу эсвэл бид нар сая Кавай хамгийн сүүлийн удаа Клипсийн өмсгөлтөө одоо тоглож байгаа тоглолтыг үзүү үү яав юу гэж зөндөө асуултууд байна. Гэхдээ тэндээс л ер нь хамгийн юм шалтгааллах баг. Тэгжээж багийн лидер одоо хэн байх юм, Кавай үргэлжлүүлж байх юм уу, байхгүй юм уу? Хэрвээ байхгүй бол энэ баг дахиад шинээр босгох юм уу? Эсвэл дахиж өөр тоглогч авчих юм уу гэдээ одоо зөндөө асуултууд байна л да. Тэгээд өнөөдрийн тоглолтын хувьд гэх юм бол Golden State талаас бол одоо тийм бахархам сэтгэл тийм төрчлөө ер нь багтаж л үзлээ. Тэгээд ялангуяа Stephen Curry гэж хүн одоо NBA-д орж ирээд NBA ямар одоо чухал хүн бэ? Тэгээд сагсан бөмбөгтөөс ямар том нөлөө үзүүлсэн хүн бэ? Тэгээд одоо Stephen тоглолт болгон ч юм уу ялангуяа ийм play-in ч юм уу play-off-ын тоглолт болгон яагаад ийм одоо ийм historic те түүхэн ийм тоглолт юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг юм уу. Тэгээд ялчгүй the greatest of all time гэдэг ярианд яригдахаар хүн юм байна гэдгээл одоо баталж харуулсан тийм тоглолтлоо л гэж. Би өнөөдөр тулгаад дөрөв ярьсан шүү дээ нөгөө эсэг нөгөө багийн ордон уул нөгөө эсэг багтаа дарамт үзүүлдэг гэсэн бол жишээ нь Curry-д юус үзүүлэхгүй байна. Өнөөдөр чинь нөгөө Curry-г гарах гад зогсонгууд Clips-ийн нөгөө ордон ингэ зүгээр ингээд ойрлоод юу сонсдох болж байгаа байхгүй юу. Талбайд гарахгууд нь дөрөвдүгээрээ гарах гад яаж байгаа юм гараад ирж байгаа. Curry-г дэмжиж ордон тэр чигээр Curry-г бол эсэг багийнхаа хүнийг дэмжиж шүү дээ. Тэгэхээр Curry-д бол тэр талбайд тоглолт юус огт. Тэр ингээд маш цөөхөн хүмүүст үйлчлэн. Өнөөдрийн тоглолтын талаар. Өнөөдрийн тоглолтын талаар уу? Тий. Чиний би ч бас сууг шүү дээ. Warriors ажиллаа. Нөгөө Clippers харин дээр ч өөр хоёр юмнууд гэж байна шүү дээ. Ер нь бол яг хоёр туршлагатай баг л хоорондоо тулсан. Хоёр туршлагатай дасгалжуулагч хоорондоо тулсан. Аль аль нь клатч гайхалтай тоног тоглолтыг аваа гарчих хэмжээний ур чадварууд хоорондоо тулсан. Харамсалтай нь Warriors болохоор Stephen Curry-гийн систем ингээд суудсан олон жил явцсан баг байлаа. Шинэ тоглогчд орж ирсэн ч гэсэн зүгээр туршлагатай хоёр тоглогч ороод ирж байгаа учраас тэр rotation их өөрчлөлт гарахгүй. Тэгээд хоёулаа шидэлтэй хоёр төв байгаа учраас. Нөгөө талд болохоор яг Kawhi-г тойруулсан систем бол суугаагүй баг байлаа. Миний бодлоор яг хань болох хүн байсангүй. Тоглоом дээр яг Garland, Maturn 2 20 station авцсан мэт боловч яг нөгөө давхар хамгаалтаас гоцолж тоглолсон л оноонууд байлаа. Хувилбартай гэхээс илүүтэй. Тэгээ тийм л зүр байл. Өнөөдөр баясаа Steve Kerr яг анасаа хэлж шүү дээ 8 тоглогчоор тоглолоо. Нийтдээ. Бусдын нь суулгачтай холбоосон шүү дээ. Тэгэхээр энэ бас юу маш сайн билүү те. Энэ 8 тоглогчод болсон. Ер нь плей-офф гэхдээ ер нь багсдаг л да ер нь те тоглогч. Rotation багасх нь ойлгомжтой. Угаасаа ганцхан тоглолчтой тэгээд. Гэхдээ ер нь бол 8 тоглогч өөр 9 ард тоглолч нэрлэлтэй багийнхаа. Тийм тийм. Seth Curry-г оруулах гарыг болтгоо дээрээс. Тийм. Угаасаа байгаа л тэр ихгүй Warriors. Тэгээд над бол угаасаа энэ тоглолт нэг тийм уг нь өмнө нэг хэдүүлээ 5 өгөхөд бол би над энэ тоглолт ерөөс хамаагүй угаасаа Portland нь хожоод
гарч ирээд хинийн чожин гэсэн чинь харин нөгөө талд нь Санс хож Портланд хожоос Санс Warriors ч баг дэш харч байгаа юм шүү л гэж бодолт ирсэн. Ерөнхийдөө. Яг энийг бүгдээр ярилцсан аа. Одоо Clips бүгдээр ярилцгаа. Энэ юу? Stephen Curry-тэй. Steph-тэй ба Steph-үү гэдэг үзүүлэлт байна хаа. 10 оноо. 10 оны залгдчихсан аим шүү. Амар тий. Нөлөө тий. 10 онооны нөлөө шүү дээ. Тэгээд хожиглээ тий. За бүгдээ одоо юу нэрэ нэг дэс одоо Clips одоо нөгөө юугаа дууссан. Тэгээ Clips-ийн бүгд эргэж үлдэлт одоо нөгөө Батхата гэрээдтэй тоглогчдын хараад Clips-ийг яа тий. Одоо ахиж Clips-ийг одоо энэ биток ярихгүй нь шүү дээ. Чиглэлтэй одоо гэж. 6 сард ярьсан магадгүй. Тэгээ 6 сард юм тий. Clips за эхлээд юуг нь харъя те гэрээтэй тоглогчтой. Би бол сая хожигдоод нэг Clips сайхан нөгөө улирлын голоор исэн солилцооныхоо балгийг над бол балыг санагдаагүй зүгээр тим чиглэлтэй л байсан баг юм. Эртхэн тий бага задлын болж байгаа дээр гэхдээ уул нь энэ харахаар гэрээнээс харагдаж байгаа шүү дээ. Харин тийм баг тим опшн гэдэг гэрээ хэд вэ? 4 биш. Тэгээд эргжиллэл за ингээд бүгдийг өчлөө гэж бодъё. За тэгээд матур нь ингээд хаяа авчлаа гэж бодъё зүгээр. Ингээд өөрөө плеер опшн плеер опшн биш. За ингээд бүгд үлдлээ. Гэхдээ тэрний дараа жилд гэрээтэй тоглож байхгүй. Тэгэхээр харин нэг задлал ойлгомжтой бол таа. Яг хөө зүгээр одоо нөгөө юунд оролцохгүй болохоор чинь плей-офф орохгүй болохоор чинь нөгөө драфтын дотроод орно тий. Тэгсэн чинь энэ жил чинь нөгөө Clippers чинь энэ жилийн драфтын эрхэнд орж гарсан драфт тэр эрхэн нөгөө нэг амар багтах очих гээд Оксид очихоор очлоо шүү дээ. Окси ямар ч чинь тэгээ драфттай юм байна. Ямар давуур гарцсан биш те нэг драфтын дээгүүр авах гэдэг бодлого уусаа байх нь ойлгомжтой шүү дээ. Бид нар зүгээр солилцоогоор л одоо Kawhi Mavig явуулах. Kawhi-ийн дээр одоо гэрэн дээр 1 жил үлдсэн байгаа үстэй. Тийм. Энэ том дүнтэй 1 жил үлдсэн гэрээнүүд чи үнд цаас гэдэг шиг. Үнтэй зүйл болчиход байгаа байхгүй юм. Тэгэхээр Kawhi угаасаа Clips-ийн өмсөлтөөс үлийн тоглолт бол. Тийм, ер нь бол тийм. Одоо гэрээ өгөхгүй бол Kawhi нэг бол гэрээ авах гэж үзэндээ гэрээ өгөхгүй гэдэг шийдвэрт л хүрэх бах. Тэгэхээр гэрээний тусаас өмнө үнэгүй алдчихахаар гэж солилцоогоор явуулна л да зам. Дээрс бас тэр нөгөө шийдвэр бас яаж авах нь тийм. Яг ер нь зүгээр Гарланд Матуурн хоёрыг л залуу тоглогч учраас авч үлдэх бах. Тийм ч зорилготой авчирсан. Бусдын угаасаа бүгдийг явуулах. Яг энэ яач утсан Kawhi-г одоо чинь ийм шийдэл гарлаа гэсэн шийдгэлээ гэж төсөөлөхөд өмнөх энэ солилцоо 8-ны юмнуудыг сөгж магадгүй яриа байгаа шүү дээ. Тийм нөхцлөд л өөрсдөө аваачихгүй л дээ энэ. Тэр бол ойлгомжтой. Зүгээр харин Clips-ийн нөгөө нэг драфтын эрхүүдийн цуцлагч юм уу тийм нүд байж магадгүй. Ямар ч Clips-тэй буцаад юунд ярихгүй юм зэрэг болчихлоо шүү дээ. Плей-офф өрсөлдөөн үнэтэй. Хэсэгтэй хуучны бидний мэддэг үеийн Clips. Одоо харин зөв голдрол руугаа орж байгаа юм уу гэхээр драфт ирэхүүдээ ингээ бүгдийг явуулсан байгаад тэгээд хэцүү маа тийм. Одоо энэ чинь одоо жишээ нь зүгээр яг энэ жил бас нэг 10-аар ч юм уу тий бас нэг дажгүй тоглож авсан байвал хэрэгтэй л байсан. Баг нь өөрөө энэ жилийн драфт хийж хэцүү байшлаг нэг гэдэг байна шүү дээ. Тийм. Бүгдээрээ тэр дажгүй сандад тоглож. Ойрын ер нь хэдэн жилдээ жоо хэцүү байж магадгүй. Одоо тэгээд бид нар яг энэ багийг л харах нь шүү дээ тий. Яг одоо нэг өөрчлөлт байхгүй одоо энэ багийг хараад тэрний дараа жилээс одоо өөрчлөлт гэдэг шүү дээ. Үгүй энэ жил эх жил октябр өөрчлөгдөн гээр дөнгөж ярингууд. Биш сая эх жил тэрний дараагийн жил гэж ярьж байсан юм шүү дээ. Гэрээ нь бол тийм. Гэрээнүүдийн яриад байгаа байхгүй. Гэрээнүүдийн харна гэж энэ нэг жилийн гэрээ үлдсэн хүмүүс ч харин үнэтэй гэдэг чинь. Солилцоонд орох багуу дуртай байхгүй юу? Аа сүүлийн жил болохоор тийм ээ. Тэгэж салингийн солих гэдэг шүү. Гэхдээ эзэн бас юу ч хийж магадгүй те. Чинь суул тал мөнгөтөн бас юу ч хийж магадгүй шүү дээ. Ямар ч солилцоо ямар ч үг хийх боломжтой биш шүү дээ. Бааж. Угаасаа хамгийн баг баян NBA-гийн эзэдүүдийн нэг юм чинь. Хамгийн баян шүү дээ. Баян дэлхийн топ 8 дугаар байранд байгаа баян. Дэлхийн хамгийн баян баг юу баха? Мөнгөөр спортын эзэн баха. Мөнгөөр асуудлуудыг шийдээд явчихлаа сайжруулаад шууд заавал ребилдийг шаардлага байгаа мөнгөд нь явж магадгүй гэж бодож байгаа. Болохгүй нөгөө хайрын лүү одоо жишээ нь ингээд айгүй олон жил ингээд контендер багийн тусгажуулагч хийсэн шүү дээ. Тийм болохоор хайрын лүү
бас тэгээд эхнээс нь эхлэх сонирхол байна уугүй юу гэж ингээл маш олон асуудал байгаа л байна. Тэр чинь бас Эсвэл сайхан ордон барьсан байна. Тэн дотор чинь хоосон хожигдоол. Тэгээ тэр нэг мөнгөөр шийддэг юм баригдчихад байл та. Дөрөв ойлчод. Тэр нь асуудал болчихлоо. Ширэнд орох мөнгнүүд бас баригдаад байна. Одоо матурнд бас хэдэн сая хэдэн жилийн гэрээ өгөх юм. Тэр нь бас дундчаас дээгүүр хэмжээний цалин авах юм. Ер нь 30 саяыг авна шүү дээ багада. За бүгдээ нөгөөд бол өчтөр болсон тоглолт тийм ээ. Phoenix Portland-ийн тоглолтыг үзье. Вау. Энэ бас супер тоглолт болсон. Зүү. Phoenix-ийн дөрөв тоглолт дөрүүлээ галзуул. Зүү. За өмнөх дугаар дээр ярьжсэн зүгээр ингээд матчапуудыг хараад тахаар надад угаасаа л илүү багын Portland харагдадсан. Тийм ээ. Ганц л байрал буюу 2 номер дээр л Booker илүү. Бусад бүх байрал дээр дутуул байгаа юм шиг харагдадсан. Тэр нь ч гэсэн ажиглагдсан болов уу гэж бодсон. Тэгээд Phoenix Suns-ийн ерөн зүгээр шидэлт нь бол хождог юм байна. Унахгүй бол хождог юм байна гэж. Тэнгууд Portland болохоор арай өөр хөлбөртэй байгаа юм л да. Шидэлт унахгүй бол арай өөр тоглоомнууд байгаа юм л да. Будтай талаар илүү ордог хүмүүс их байна. Өндөр байлээ бас. Төгсөх чадвар сайтай тий. Portland дээрсэн өндөр байлээ. Яг одоо ингээд нэг тоглолт учраас ингээд Booker сая юу шилж Jalen Green яг нэг суперод статустай байх хэрэгтэй тоглогчид. За Booker бас суперстар. Jalen Green бол хүлээлт угаасаа тийм шүү дээ. Ийм нэг тоглолт учраас тэгээд дээрс нь плей-офф угаасаа суперстартай багууд авраг авдаг ч юм уу түүдэг. Авраг суперстаргүй баг авраг авсныг бол NBA дүүл ховор үстэй. Байхгүй. Гэхдээ Jalen Green-ийг бид ярьдаг шүү дээ. Jalen Green за тийм ээ Detroit. Гэхдээ Jalen Green чинь нэг тоглолтод 5 он аваад нэг тоглолтод 40 авдаг тоглогч тоо. За тэгээд энэ тоглолтод 40 оныхын тоглолт гэж бодсон. Тийм шүү дээ. Энэ 30-аас дээш нөгөө аваад 35 он авсан. Тэгсэн чинь харин нөгөө талд нь бүр огт хүлээлтгүйсэн зэн хийх ёстой хийнэ гэсэн тоглолч нь таард тоглосон. Тэгээд Booker-ийг таард тоглосон. Эсвэл үнэ Booker үнэхээр сул тоглосон. За нөгөө талаас бол харин энэ жил All-Star болсон Avdia гэдэг тоглогч бол онцгой жил нөгөө тийм. Зогсоогдохгүй юм билээ дээ яг үнэхээр. Нэг хүмүүнийг бол ямар ч зүйл юм билээ дээ. Суперстар гэдэг ба шүү дээ. Үнэхээр энэ тоглолт дээр харагдсан ш тэрийг хийсэн. Юуны тулд энд байгаа тоглогчдын од нь хэлээ те гэдэг хүн болж байгаа байлээ те. Энэ тоглолтын дээр зөв энэ тоглолтыг үзсэн тэгээд тасалжуулагчд бол гэхдээ үнэхээр яг сайн ажилласан. Аим шиг. Шатрын нүүдлүүд явсан. Шатрын нүүдэл нэрэж. Яг орчин үеийн яг ингээд шинэ үеийн одоо шинэ үеийг гараад ирсэн юм байна юу. Коуч нэртэй. Одоо ингээд Jordan тасалжуулагч нөгөө Thiago Splitter энэ хоёр бие биендээ зөв хариу үйлдэлүүдийг үнэхээр сайн барьсан. Тэр жижиг тавд болгодог энэ төр. Грант орж ирээд яг үндэ энэ дээр Klingen айгүй муу тоглосон шүү дээ. Энд чинь зүгээр өрсөлдөгч баг нь өөрсдөө хэмдэг Klingeнийг тоглолтоос гаргацсан баг. Тэгээ Роберт Уильямс бол нэлээд бас нэг сайн тоглож хичээсэн бас үр дүнгээ өгсөн л дөө. Яг сая хэлээр сүүлд Грантыг гаргаж ирээд хэмдэлтэрч явж байна. Жижиг тавд ч дээ тоглолтыг төгсгсөн тавд. Аль болтон. Марк Уильямс маш муу тоглосон. Нөгөө талаас. За ингээд бүр илүүж гэрсэн мэт. Доош харж байгаа. Энэ нэгтэй сайн тоглоом сонголт биш л дээ. Биш. Доошоо харцсан залж малчсан. Цааш бол ингээд 93 80 байсан шүү дээ. Ингээд 95 болж байгаа юм тий. Грейсон Аллен байхгүйсэн. Энэ тодорхой хэмжээний нөлөөтэй шүү. Нөлөөтэй амар нөлөөтэй. Тэр нөлөөгүй гэсэн нэг хүн. Би юу гэсэн. Над руу уцтаад. Боломжийг харалтаад. Одоо нэг уцаар яриа зарамтаад байгаа юм уу? Грейсон амар нөлөөтэй шүү. Гэхдээ боломж нь яг олон жаграа тий дууссан юм дээр боломж харагдав. Энэ дээр чи хамгаалчтай 6 хоног барина гэж хамгаалт байсан. Тийм шүү дээ. Саний блокийг харалтаа гэж. Тэгээ давуу талаа Грейсон Аллен байсан бол хамгаалч байсан. Одоо чи Авди бол Гүднийг олслоодсон шүү дээ энэ бол. Тэгээд хин Грейсон Аллен байсан бол яах юм? Тэгээд олуулахгүй за солилоо хамгаалтан дээр switch хийлээ гэж маш нэг хийв. Тэгээд тийм 3-аас 1 хийцэн ба 2 хийцэн ба. Амар хамгаалагч шүү дээ. Грейсон Аллен чи юугүй шүү дээ. Амар хамгаалагч их тохироод байгаа шүү дээ. Сансын сагсанд. Гүдээ ямар ч энд нэг алдаа оруулсан. Энэ бол гэхдээ энэ сүүлд яалтч Авди гэж тоглож тэгэл. За тэр Авди гэдэг тоглогч юу? Хол чи гэж байгаа л. Үгүй яах юм уусаа дийлэхгүй юм шиг. Тэгээ урд бол дийлэхгүй юм лээ тий. Уусаа үлэрчингаа дийлээгүй. Нөхөх хүн байхгүй. Өндөр юм аа гэдэг үстэй. Яаж байгаа. 2.8 байл юм. Тэгээ хүнд 2.6 өндөр юм бэл. 2.6 шүү. Хин Банкеро Франц Агнер 2.8 санагдаад байна. Авди 2.6 санагдаад байна да.
Юу нь ямар ч хоёр хэд өндөр нэг өндөр тийм. Авдиа чинь би нэлийн ойролцоо юм байна. Жохон амах юм байна гэж харж ирсэн юм байна. Тэгэд мэдээч Мактстон жирүү болоод тийм. Тэр ойлгомжтой. Ерөөсө жирүү гэдэг хүн яалдаг хүн гэдэг байгаа шүү дээ. Яалдаг хүн тэгээд бүхний мэдчихээн. Тэгээ нөгөө талд нь холбогч нь харамсалтай Глэспи гэдэг ханандаа тулцсан. Сайн байсан. Гэхдээ ханандаа тулцсан. NBA Talk-ны таамаг ер нь эхнээсээ яг энийг бүгдийг ингээд энэ эхний хоёр тоглолт ойлгон таасан хүн хэр байна? Би харин Филиг Орландо хожигнож таасан болохоос нөгөө гурав таацсан. Би Warriors нэг алсан тийм. Портланд хожигнож. Бус нь ер нь таагаагүй бүгд. Шарлот Би баг юм таагаагүй хаагүй. Зүгээр ийм би ингээд одоо ингээд яг энэ тоглолтыг ингээд дүгнээд хэлэхэд ер нь энэ тоглолтыг хожих магадлал нь илүү өндөр. Ер нь эхний 3 Портланд илүү байсан ч гэсэн яг тоглолтын 4-р үедээ 11 оноод ирэн гараад бүх моментум Санс руу эргэсэн шүү дээ. За тэгээд ер нь Phoenix Suns-ыг маш жижигхэн зүйлүүдээрээс болоод хожигчлаа гэж харж байгаа. За тэрний юм хэлэхэд яг нэг 9 оноо илүү ах үед нь Jalen Green-ыг нурууныхаа ардуур пасс өгөөд бөмбөг алдал хийгээд Portland-ыг сэргээх нэг боломж өгч байгаа. За тэгээд бид нар хизээч Devin Booker-ыг 13 торгол шидэд 8 их 90%-тай 100%-тай торгол шидэг тоглож энэ жижигхэн зүйлүүд айгүй их нөлөөлчлөө гэж харсан. За тэгээд бид нар удирдлагын тоглолтуудыг анзаараад харсан бол Gillespie, Grayson Allen хоёр бол тэр хоёр шилгээнд гарсан, гараанч гарсан багийнхаа 3 онооны шидэлтээр оноог явуулж ирсэн. Хоёр тоглогчийн нэг нь гэмтэлтэйгээр тоглосонгүй. Нөгөөх нь 20 минутанд багтаа ерөөхдөө нөлөөтэй тоглолтыг үзүүлж чадсангүй. Энэ хоёрын тоглолт маш их хэрэгтэй байсан баг гэж би бодсон. За тэгээд хэдийгээр Phoenix биш Portland-гээ таамгийг өгсөн ч гэсэн Devin Booker-ыг харахаар баг Phoenix Suns-ыг дэмжиж үзээд байлаа. Devin Booker багийнхныгаа оноо авах болгонд ашигтай үйл хийх болгонд баярлал фисттэй ингэж зангитаал ингээл амар тийм багийнхандаа амар сэтгэл хангалуун байсан байхгүй. За тэгээ Jalen Green 35 оноо багтаа маш өндөр нөлөөг үзүүлсэн ч гэсэн яг тэр нэг чухал моментууд дээр нэг жижигхэн алдаатай үйлдэлүүдийг гаргаад энэ багтаас жоохон баг зэрэг сөргөөр нөлөөчлөөдөө яг гэвэл тэр нэг сүүл 3 шидсэн шүү дээ. За сул шидсэн ч гэсэн Jalen Green дайрж ороод тэр үед алдаа авах боломж байсан уу гэдэг ч юм баг сул тоглолчийг олгосон боломж байсан уу Jalen Green бүх хүзэр нь байсан гэсэн байхгүй. Тэгэхээр Jalen Green л энэ тоглолтыг явуулсан. За тэгээд Dylan Brooks-ийн 6 алдаа болоод суудаг ч гэсэн багийн тоглолтод ер нь хэд тодорхой нөлөөсөн баг. За айл багийн жижиг тавтар тоглолтыг дуусгасан. Марк Уильямс яалчгүй багтаа нөлөөг үзүүлж чадсангүй. 22 минутыг талбай дээр өнгөрүүллээ. За тэгээд бид нар Jeremy Grant-ийн тэр яг чухал үед хийсэн back to back 3 оноо шидэлтүүдийг ярих хэрэгтэй баг. Тэ. За Жирүү болоод сая ярьлаа. За тэгээд Danny Avdija гэж тоглож плейний тоглолтод 41 оноо юм гэдэг бол угаасаа аимшигтай байх л та. Тэгэд Scoot Henderson бас нэлээд ажиг сайн тоглоод байгаа. Гараад байгаа шүү дээ Scoot Henderson. Нөгөө Shaden Sharp-ийн гэмтлийн улмаас. Тэгээ хөгжлийн лигээс ирээд сүүлийн 1 сар орчим тоглож байгаа. Тэгээд ер нь том давгүй тоглоод байгаа. Тэгээд хөгжлийн лигт очиод нэрэл хөгжсөн юм уу даа гэж бодож шүү дээ. Хамгаалтанд бас ирсэн бохоо. Хамгаалтанд бас сайн юм биш үү? Бид нар тэрийг ер нь биеийн хүч атлет боломжийг өөрөө бидэрт үзүүлээгүй л дээ. Гэтэ ингээд сая ингээд чухал тоглолтын дээр хөдөлгөөний дагуулад харсан чинь ер нь яа гараанд гараад байгаа вэ? Сэлгэнс гарч чаар хүн байгаа шүү дээ гэж бодсон чинь Scoot Henderson бас хамгаалт сайтай юм байна. Би ер нь өгдөл бол хангалттай байгаа л юм байна. Яа баясаа яг энэ тоглолтын дээр тэгээд үгүй түрүү хэлсэн шүү дээ энэ тоглолт бол зүгээр яг цэвэр яг солилцоотой гой нүүсэн юм. Тэгэхээр гой нүүдэл гой солилцоонууд дээр маш гой мэдэрсэн. Хийсэн солилцоонууд ерөнхийдөө үр дүн талбайд солилцоо зүг болж байгаа шинжин орж ирсэн тоглолт чинь шууд ямар нэг байдлаар довтлон хамгаалт айл нэгнээр нь үр нөлөө үзүүлж эхэлж байгаа сарж байгаа. Тэгэхээр ер нь солилцоонууд эцэг ер нь их сайн болсон. Үнэхээр өстой гой сагсан уу. Өстой. Ер нь ихний дөрөв тоглолт 4 оноор хожигдлоо. Тэгээд Devin Booker 5 персонал аллаа. Тэгээд чийдэгтэй гэж. 4 биш яг өндө 2 оноор хожигдсан шүү дээ. Сая сүүлд ингээд. Тэгээд сүүл зүгээр цайд болсон зүгээр. Гүдвүнийг торгол алдчихж байгаа юм тий. За тэгээд Phoenix Suns баг талбай дээр ингээд тэгээд харин тэгсэн чинь би бол Suns-ыг ингээд суперстарынхаа угаараа хожоод гараад ирэх болов. Тэгээд араас нь Warriors, Clippers хэмж байсан Portland хожигдноо гэж бодсон чинь юм болтлоо гэж бодчих яг одоо. Өдөрт бол Golden Warriors Suns-ыг 3 болчиход байгаа. Тэгээд тоглолтын үр дүнгуудыг хадаа дандаа өрнө. Одоо зүгээр энийг ингээ харахаар уг нь бол плей-офф байх ёстой. Одоо бүтэн удирдлагын дүгнэлэх юм бол плей-офф байх эрхтэй баг нь Phoenix Suns гэж харж байгаа. Гэхдээ дандаа зугаалаад биш. Гэхдээ бид нар бүгдээрээ Stephen Curry плей-офф хармаар байгаа байхгүй. Эрхтэй
мэдгүй Warriors яагаад ирэхгүй. Яг Warriors чинь бүр Жимийн хүлээлт байгаа шүү дээ. Одоо Сансны хүлээлт байхгүй ч гэсэн яг ямар бүрэлдэхүүнтэй баг 45 хожил аваад Warriors ч гэсэн ялгаагүй шүү дээ. Steph чинь энэ үлрэлт юу юм? 27 би энэ дээр надад санахгүй. Өдөрлөгийн ихлийг яриад байна шүү дээ. Stephen Curry, Jimmy Butler, Draymond Green энтергээд ингээд хүлээлт нарай өндөр. Хүлээлт өөр шүү дээ. Өдөрлөгийг нь Warriors-ийн баажи Warriors-ийн баажи манай баг авна л гэж бодолтой байсан юм зү. Энэ юм зү. Гүг би анагтаа би юун дээр санд ижиг үнэ. Хэрвээ доор байгаа багууд нь бүгдээ танк хийгээгүүл энэ Golden State Warriors хүчтэй байхгүй байсан л та. Үгүй өдөрлөгийн ихлийг яриад байна шүү дээ. Өдөрлөгийн та хоёр болохоор өдөрлөгийн гол эхлээр бид ярьсан шиг хамгийн өндөр хүлээлтнээс давсан баг. Тэгэхээр Санс илүү эрэхтэй юм шиг санагдахгүй нү. Тийм бид адилхан байгаа шүү. Адилхан бодолтой байгаа шүү энэ дээр. Warriors-ууд ер нь одоо хүчээр гэмтэн тоолж шүү бид нар танк хийгээд. За тэгээд одоо талбай дээр авна. Хүчээр тоглоод байгаа та яа яаж мэдээд байгаа. Биш ээ миний хэлэх гээд байгаа нөгөө дооргоо бүх баг тэрийг ойлгоод байна. Гэхдээ яг хүчээр гэж худлаа яриад байгаа байхгүй. Та Warriors эзэн шиг яриад байгаа. Тийм. Унаач чинь хүчээр гэж маш буруу яриад хэлээд байна. 10 дугаар барин. За буруу юм яриад. Одоо тэгээд миний талаас Warriors-ын төлөвлөгөөнийх нь ч нэг хэсэг ба штэ. Уус доош унахгүй юм чи 10-аар гараа плейн тоглоод үзийгээ төлөвлөсөн байгаа штэ. Яг нөгөө ихнийг өнөөдөр хожигдоод лотерейн эрхэндээ оролдоо. Өнгөрсөн жил Спорсгийн Даллас 14 буюу лотерей эрхийн хамгийн бага хувийн магадaltaй мөртлөө флагийг аваа байсан. Түүсээ албаар хожигдоод тэгвэл тэр эрхэн лотерейн эрхэндээ оролдоо. Биш ээ миний хэлэх гэдэг нь арай хөөрөлтөө. Хөөр биш ээ. Та шал буруу. Баалхыг хэлэх гэдэг юм чинь ийм баг. Олон баг танк хийгээд гэж бид юм. Тэрийг ойлгооч. Warriors бүтэн үлэр Stephen Curry гинтэлтэй байгаад баг нь ерөнхийдөө хангалтгүй тоглолтыг үзүүлсэн. За эсвэргээр Phoenix Suns илүү тэмцэлтэй бүтэн багаараа плей-оффд орох гэж маш хичээл цэцлэг гаргасан болохоор Phoenix Suns багийг илүү эрэхтэй болов гэсэн зүгээр энэ бол миний хувийн бодол. Би бас тийм хэлдэг. Яалчгүй Stephen Curry байна. Одоо ингээд бид нар туршлагатай Golden State Warriors бүтэн багаараа юу хийж чадахыг өнөөдрийн тоглолтод харсан болохоор энэ хоёр багийн хинж байсан явах гэсэн юм үзүүлж байгаа. Тэгээ сая тэр нөгөө нэг түрүүн хэдүүлээд нэвтрүүлгийн өмнө ярьсан нөгөө нэг Сансын нэг фэн нэг дүүж юм уу лаа. Тэр үнэн л дээ. Тэр үнэн үнцэг байсан. Тэр 8 хожлын зүрхт хоёр баг байгаа шүү дээ. Нэг нь 7-д нэг нь 10-д байгаа. 8 хожлын зүрх шүү. Тийм шүү. Тэр 8 хожлыг авах нь ямар хичээл байгаа шүү. Тэгэхээр нэг тоглоод Warriors нөөжл 8 хожл ямар ч хэрэггүй болох гэдэг. Тэрс нэг хэлж байгаа би яг санал хэлсгээ тулгаад Санс чинь үнэн ганц 7 биш. Дандаа 6 7 дугаар байранд бүтэн өдөрж байгаа болж байгаа. Бас тэр яг одоо надад тэгээд энэ плейний чинь 4 та анхнаасаа л ийм зөөлөө байсан. Үг чинь таалагдахгүй байна гэдэг юм байна. Гэтэ энэ жил угаасаа энэ жил гэхдээ 2 бүсийн 5 баг 40 тоглолтоос бүгдээ танк хийсэн шүү. Нэг ч 10 баг тэгээ танк хийж байгаа. NBA-ийн түүхэд анхны тохиол болсон гэсэн. Тэр 8 баг 55 дээш хожигдсон. Тэгэхээр тэр чинь өөрөө энэ сургасыг бас ингээд нэг жоохон өөр болгосон шүү. Бидний нөгөө үздэгээс тий. Тэгэл бид нар яриад байгаа болохоос. Тийм ээ. Тий. За одоо хэсэг хорон засвараад бүгд эргээ уулзцгаая. Одоо дараагийн зүйл бид нар нөгөө плей-офф багуудыг ярьсан тийм ээ. Бидэнтэй хамт байгаарай. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. Авъя.
урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Pocky Pick-ээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Pocky App-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Singur. What's next? Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Халууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Халууцаа зөвхөн PC Mall-оос. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Pocky Pick-ээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Pocky App-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Singur. What's next? 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Эрдэс нөхөх спорт ус Powerade.
Энэ бид тавтаамд байгаа та бүхэнд баярлалаа. Өдөрлийн 27 дугаар та бүхэнд хүрж ийн тэгээд Pro гарагт та бүхэнд бас байн хурж явах болсон. Ямарс нэг сарын хугацаатай биелэх байна. За тэгээд энэ бид Токийн Platinum Event гэгч үндэсний дээдлийн албан ёсны Токиога та бүхэн тоглолтын хуваарлцаас зөвхөн Токиогоос хараарай. Тэгээд мэдээж энэ Event гэгч Powerade Sports байгаа. Та сошиал нөхцөл дээр ирсэн байгаа. За PC Mall Platinum Event гэгч тэгээд та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндийн албан ёсны хэрэгтэй уурчлагаагаар лизингээр зөвхөн PC Mall-аас аваарай гэдэг нь хэлмээр байна. За тэгээд мөн мэдээж Ultra Smooth Platinum Event гэж Монголын хамгийн зөөлөн шараар байгаа гэдэг та бүхэнд хэлмээр байна. За түрүүн бид нар ингээд дорн тус юугаа плей онтыг ярьчлаа. Одоо харин яг плей офф хоёр орё тий. Хамгийн ихний гарах баг бол бид нар ярьсан зүйл Portland Trail Blazers баг San Antonio Spurs тийм ээ. Одоо нэг асуултаас шууд ихтэй гэж бодож байна. Сая бид нар Portland-ыг бас ямар аюултай байж болохыг саяны тоглолтын дээр харлаа тийм ээ. Тэгэхээр Portland баг Spurs хэрэг одоо өрсөлдөө үзүүлэхгүй тийм. Тэр зовоох бол гэдэг асуултыг эндээс эхлэе. Би бол тодорхой хэмжээнд зовоно гэж бодож байна. Тэгэж уншуулад дөрөв тэгээс ч юм уу дуусчихгүй бах. За дөрөв тэгдүүлсэн чинь ер нь тоглолтууд ойрхон ч юм. Нэлээд өрсөлдөө үзүүлнэ гэж бодож байгаа. Тэгэхээр Phoenix Suns-тай харьцуулахад угаасаа нуруулыг бие бишний тоглолттой тэгснээ хурдан имэл тоглож чаддаг баг бол Portland баггүй. Залуу баг тийм. Тэр нь Spurs илүү төвхтэй. Одоо Phoenix Suns чинь 3 ингээд Guard-ийн барилын тоглогчд гаргаж тоглоод байгаа. Тэсэргээр Portland чинь ингээд яг ингээд combo forward 3 байгаа даа. Жирүүгээ тойроод. Тэгээ тэр нь Spurs бол их төвхтэй нөхцөл байдал үүсэх аюултай гэж бодоод байгаа. Тэгээ Donovan Clingan дээр яхахгүй Wemby хөлн дээр нь ажиллах гэж үзэх баг. Гэтэ би болохоор ерөнхийдөө одоо Spurs-ийн эсрэг Portland-ийн тоглолт Wemby-г ерөн шидүүлээ тоглолцъя гэсэн төлөвлөгөөнд орчвол амар санагдсан. Clingan яг будалтай талбайдаа ойрхон хамгаалж ивэл хэрвээ оролт хийвэл бие хүчний тоглолт бол нурууны өндөр тэгж бас илтэлвэрх чадахгүй байх гэж бодоод энэ Wemby. Тэр Wemby аль болох жоохон зайтай. Wemby мэдхгүй 12 шидэл шидний үзгээд тим хамгаалтын төлөвлөгөө боловсруулаа гараад ирвэл Portland бол нэлээд төвөгөтнө гэж бодож байгаа. Тэгэд Stephen Castle-ийг тэр найруулгын тоглолтыг Жирүү Олидэй туршлагаараа бас хязгаарлах шанстай гэж бодод байна. Одоо хоёр дахь хуулиалдаа тоглож байгаа анхны плей-оффод нь бид тэгэхээр энэ тоглолт бол маш амаргүй. Ер нь Spurs-ийг хамгийн хойгоор гарч байгаа багс хамгийн эвгүй өрсөлдөгчдөө таарчлаа гэж бодож байна. Тэр яг энэ дэр удирдлагын харьцааг бол яг Spurs илүү гэсэн. Тэгээ өвгсийг бодвол хожигдсан байгаа сте Portland. Тэгээ бүрөө. Тэр яг энэ дэр ер нь сая тэгээд юу гарснаас Санс гарснаас Portland гарсан ч юм одоо яг Spurs-тэй тарахад нь илүү байна. Мэдээж. Тэгэлгүй ах уу. Тэг яг зөвөр сая хоёр коуч мэн шилж байгаа. Ер нь коуч сайтай байна тий. За тэгээ тэр хүн өөрөө угаасаа Spurs-ийн хүн байгаа тий. Бас тодорхой хэмжээний бас нэг мэдж байгаа ч юм уу нэг тиймэрхүү зүйлс байгаа л гэж бодож байна. За тэгээд бие хүчний бас юу гэж тий. Portland-ийн одоо тамирчин нэлээд залуу байна, хурдтай байна, бие хүч сайтай байна. Тийм учраас тийм амархан бас уртлын шугам ч юм уу тийм ялагдах зүйл бол надад харагдахгүй байна. Гэхдээ яалтчгүй нэг үнэхээр зогсоогчгүй одоо найчлж болохгүй, яаж болохгүй нэг зүйл байгаа юм л да. Тэр нь мэдээж Wemby байна. Тэгэхээр энэ цовролт бол тийм одоо зогсоогчгүй хүчин зүйл байгаа учраас энэ цоврол бол Spurs хожих гэж бодож байна. Хожихдоо гол нь Spurs-ыг амар гоё бэлдээд өгчих гээд байна л да. Энэ баг. Драту хамгаалт, хурдан хэмнэл ч юм уу өөрсөндөө адилхан одоо яаж магадгүй за эсрэг талаас авдиач ер нь яваа ороход бас Wemby ч гэсэндээ хэцүү л байх л гэж бодож байна. Тэгэхээр Spurs-ыг амар сайн бэлдээд өгчих юм бол энэ баг. Баясаа нар хоёроос нэг юм асуумаар байна. Яг саяны асуулт гэсэн үг. Нөгөө талаар коуч нь яг нөгөө San Antonio Spurs гэдэг багийн culture гэж байдаг шүү дээ. Тэр culture бүтэн мэд хүн байгаа тийм. Яг бас бид тэр өөрөө тэр баг тоглож ирсэн. Авраг авсан бүх юм мэддэг. Өөрөө тэр Popovich-ийн одоо бас одоо гарааны төвнөөс. За окей. За гол баясаа. Яаж яана юм бэ? Тэгээ юу асуулт. Тэр юм тоолоход ерөнхийдөө юу тоох. Тийм учраас өрсөлдөө үзүүлж чадахгүй. Энэ цуврал дээр бол зөв Азны ойл хойд байж байна. Азны ойл зүгээр. Тэгээ яг энэ дээр ямар нэг тийм сая тулгай хийж энэ Wemby тэр уран шугам дээр зогсоогоод шойдон доор хүлээд байгаа юм бол тэгж хэлсэн хүмүүс байхгүй юу? Wemby чинь тэр тийм зогсчод нөгөө хүн дээр ханд оф ч юм уу эсвэл бөмбөгтөөс л гэж. Тэр NBA-гээс мөнгө нэг хүн сууж Wemby шидэхгүй шүү дээ. Сул зогсоод байвал оноо авдаг л гэсэн үг. NBA тийм боломж Монголын сагс биш манай Friends League шүү дээ. Тийм боломж байхгүй байхгүй юу? Тэгэхээр энэ цуврал миний харж байгаа Spurs угаасаа хацуулаад авах юм бол үнэхээр илүү комплит байгаа. Яг юуны давуу тал нь Авдия 40 плей-ин тогсон шиг нэг тоглолт 40 оноо нэг
тоглолтын 40 он авахгүй гэж би бодож байна. Яг Spurs-ийн урдлын хамгаалалт үнэхээр хатаж байна. Blazers нэг давуу талаа нь Drew Holiday л байна. Тэгэхээр Drew Holiday магадгүй 2 тоглолт аваа гарчмаа. Өөр бол боломж. Drew Holiday гэж байна. Анар энэ дээр санал нийлж байна. Яг надад бодогдож байгаа энэ суралт Portland Trail Blazers багийн Jeremy Grant X Factor байх хэрэгтэй болов гэсэн бодлоо. Wemby дээр хийх гол хамгаалтыг би хийх хүн Jeremy Grant юм болов гэж бодож байгаа. Арай бас нуруу ойрхон тий 3 дээр гарч иж хамгаалсан ч гэсэн сул тал болохгүй тий гэдэг зүйл байгаад байна. За Portland багийн яг San Antonio Spurs багийн бас ямар довтлогооны тактик баримтлах нэг чухал байгаад байна. За мэдээж Wemby хамгаалтан дээр сул тал гэдэг зүйл үнэхээр байхгүй учраас давталгооны яаж Wemby-гээс бөмбөгийг зайлж оноо авах уу, тэг ботол байгаас яаж гаргаж ирэх үү гэдэг зүйлүүд дээр нэлээд анхаарах. За Thiago Splitter суулжуулагчид бас Евролигт бас нэг шинэ уур амьсгал авчирсан зүйл нь юу байсан бэ гэхээр илүү тийм хурдан давталгааг дэмжсэн тийм арга барилтай сагсан бөмбөгийг Евролигт үзүүлж Парисгээ Францын багийг Евролигийн плей-офф руу өнгөрсөн жил авчирсан. За тэгэхээр энэ арга барилаа бас нэлээд Portland Trail Blazers баг дээр өгч энэ run and gun тоглолтыг нэлээд үзүүлж илүү их өндөр оноо авалцсан ийм цуврал болох болов уу гэж харж байна. За мэдээж бүтэн үйлрлийн формороо харахаар San Antonio Spurs баг илүү байсан. Тэр ч дөрөв 2-оор Western Conference 2-оор гарч ирсэн болохоор мэдээж илүүрхэх гэсэн байна. Гэхдээ San Antonio багийн яг 3 онооны шидэлтийн хувь болон 3 онооны шидэлт нь яг тийм ихтгэл найдвар төрүүлэх хэмжээнд муу юм уу, сул тал нь болох юм уу? Энэ дээр нь тоглолт Portland Blazers багийн хийж чадах нь уу гэсэн хэдэн асуулт бол миний байна. За юу бүгдээ дараагийн бас суулаа ярьцгаая тийм ээ. Юм дээр нэмж ярих юм байгаа санаа суултал. Би түрүүний Wemby дээр зай өгнө. Одоо Wemby давчгүй хүчин зүйл учраас арай хязгаарлах боломж нь тэр юм уу. Тэгээс юугээл будагтаа талбайдаа угаасаа 3 секундын 4 зөрчдөд яг зүгээр баг зэргийн дроп хамгаалалт хийгээд hand off дээр нь бол нөхөх хэмжээнд нэг 2 алхмын хэмжээнд мэдээж зайтай шүү дээ. Урагшаа Wemby ингээ 3-ын гаднаас эхлээ шахаа хамгаалчих юм бол ер нь бол Dononklin хөлийн урдын гүцэхгүй баха. Тийм учраас ер нь жоохон дроп маягийн хамгаалт хийвэл зүг юм болов гэсэн бодолтой байгаа. Чи хэдэн хожил амжиж байгаа юм бэ? Яг хожлын хувьд бол нэг 2 хожлол авах бах. Гэхдээ яг зүгээр тоглолтын агуулгын үед нэлээд ойрхон л үзээд авах бол гэж боддог. Тэгээс нэг уншуулж хожуулахгүй бах. За одоо би нөгөө яг одоо энэ дүүтэйгээд гоё юм ярина. Гоё. Нөгөө хүссэн бүзүүгээр гэдэг л миний дүгийн юм боллоо. Та би ерөөсөө хүссэн зүгээр ч яриаггүй шүү дээ. Фили гэдэг баг 7-оор гараад Boston Celtics-ээр тоглохоор болж байна. Ямиг бас ингэж хаамал гэж байд юм аа баталгаа. Сайхан таарлаа. Сайхан таарлаа тий. Яг өнөөдөр шиг яг гоё тоглоо дээрээс нь Embiid ирчүүл гэхдээ бас яагаад болохгүй гэж гоё тоглолт үзэж болох юм бид нар. Embiid одоо Embiid ирэхгүй үстэй баг. Тийм үү. Тэгэхээр надад болохоор өгж байгаа мэдээлэл хүмүүс Америк мөркөөс хүн яриалах энд болохоор хагалгаа ойдлгүй хагалгаа идэг. Тэгээ дурангийн зүгээр би орж ирсэн. Хүн юу гэдэг л хэлжлээ. Тэгээ 3 нөхөл хилддэг. Тэгээ биш төржил хагалгаа шүү дурангийн хагалгаа шүү тийм. Тэгэхээр тийм оёо завдах бид чинь сэтгэхгүй юу? Харин мэдхгүй харин нэг тэгээд одоо миний гизэн ч байгаа шүү дээ дурангийн хагалгаа. Зүгээр тийм амар юм болчих шүү дээ. Гэхдээ хүмүүс ярьж байгаа нь аюу амар болцсон гэж яриад байгаа юм шиг. Яг өмнөхөө удаад амар болсон баг. Тэгээд зүсэлж ингэсэн. Их хоёр ах нөгөө футбол ток өвчлөө 2 өдөр таарсан чи та нар одоо тэгж яриад тах юм. Энд чи одоо ингээд тэгэл 3 хоногийн дараа зүгээр 3 хоногийн дараа уул булаацлах тэмцээнд ингээл гүгээл төрүүлдэг шүү. Тэгэхээр тийм болсон гэж яриад. Мухраа тоглоомоос яг хүмүүс би бол 3 хоногийн дараа зүгээр алхаа яваад мэдчихэж байгаа. Тэрийг бол мэдэж байгаа. Гэтэ тоглоно гэдэг чинь контакт өөр шүү дээ. Яг мэдээлэл угаасаа 2-7 хоног гэсэн шүү дээ. Одоогийн байдлаар мэдээлэл тэрээс одоо чинь мэдгүй одоо чинь ингээд за яг тоглож ил болсон чинь ингээд төвийн тоглож үсэрч мүсээ ингээ гиз мэс рүү тохоод яах вэ? Би тэгж л бодоод байгаа шүү дээ. Гөө тохоод бол яах вэ гэж ерөөсөө байгаль тохоод байна шүү дээ. Ер нь бол байгаль тохоод байна шүү дээ. 3 тоглолтоос тэр нь орж ирэх бол гэсэн. Та миний хувьд хамаагүй. Багдаа угсаа 2-7 хоног гэсэн. Тэгээ 1-7 хоног өнгөрчлөө. Тэгэхээр ер нь тийм 3 тоглолтоос 3 юм уу 4-өөс л орж ирвэл ирнэ. За чамаас хамгийн сүүлд нас вэ? За угаасаа чи хүссэн юм чиг хамгийн сүүлд нас. За чи энэ ер нь анх удирдах гэхэд энэ цувралыг хүсэж ийсэн юм шиг л таарлаа. Тийм болохоор ер нь яг чи Бостон гээ өөрөө амлж авсан шүү дээ. Чи удирдлыг тэгээд чамд яг амлалтыг өгж байгаа байхгүй юу? За юу нэг 2-2. Удирдлын 3 тоглолт нэг бөмбөгнөөс үүдээ дууссан юм шүү дээ. Харин тэгэхээр бас бүгдэнд нь Tatum байхгүй. Бүгдэнд нь Embiid байхгүй тэрхний 3 дээр. Басад ялгаагүй тийм. Ихэнд 3 тоглолцсон. Басад ялгаагүй байгаа шүү дээ. Аль аль нь ялгаа. Гэтэ гоё сургалтаа сууж тоглож байж болох юм. Бандраа хяналт дээр гэж энэ хэр сургалтаа болох вэ? Тэгээд бид нар бүтэн өдрөл ярьж байгаа Embiid-ийн одоо гимт бэлтгэлтэй
Одоо бидний жишээ нь нэг юм бол барыг тодорхой байхгүй. Бидний MVP авдаг үлрэлтийнх нь Embiid-ийг харахад маш хэцүү. Тэр нь би довтлогоог нь бол ерөөсөө яриаггүй. Хамгаалтын шилжилт те энэ бүгдээр Embiid бол тодорхой хэмжээнд өөрөөс нь шалтгаалгүйгээр сул тал болоод байгаа болохоор энэ сурвалд яалтчгүй давуу байдал Boston Celtics-тэйгээ зүгээр Boston Celtics-ийн эхний зэргийн учраа харин хайцсангүй хүнд учраа таарч өгсөн надад бодол байгаа. За тэгээ бид нар Boston Celtics-ийг мэдж байгаа. 3 хоногийн шидэлтэн дээр тулгуурсан довтлого айгүй их явдаг. Хэрвээ энэ шидэлтүүд нь бас цөөхөн хувьтай бага хувьтай довтлох юм бол энэ сурвал бас 6 тоглолт 7 тоглолт гарах боломжтой гэж би харж байгаа. Тэний би бол энэ цувралын амар хүнд цуврал гэж бодож байна шүү дээ. Boston Celtics-ийн зүгээр талаас харахад филиг бол амархан гэж бодохгүй байна. Ялангуяа одоо ингээд ротейшн багассан үед филигийн 8 тоглогчийг нэрлвэл өдрөл амар импакттай тоглогч нар байгаа даа санагдаад байна. Дээрээс нь за Maxi за тэгээ Paul George тэгээ Edge Combi ч юм уу ингээд үүрэг ролууд нь ингээд тодорхой болсон. За Paul George ингээд эргэж ирээд тоглож байгаа байдлыг харахад надад бол одоо юу гэдэг Paul George бол ингээд Jaylen Brown-ыг ч юм уу Tatum-ыг тогтоочхоор хэмжээний тоглож байгаа тийм шүү дээ. Тэгэхээр энэ цуврал бол миний бодлоор бол 7 тоглож гарч магадгүй гэж би хараад байна. Тий. Филитэй. За мэдээж яг хожлын юу гэх юм бол мэдээж Boston Celtics 2-оос гарч байгаа учраас илүү хож магадлал өндөр байгаа. Гэхдээ би энэ цуврал бол ийм амар Boston Celtics шүүрдсэн ч юм уу тийм тоглолт гарахгүй болов гэж би хараад байна. Тий. Uber дээрээс нь ирсэн чинь нөлөөгч шинүүдийн тоглолт шууд үзүүлсэн шүү дээ. Яг хэрэгтэй үед 3 хоногийн шилдэлтүүд баясаа гэдэг дээр би санал нийлнэ. Гэтэ яг зөв 7 тоглолт бол арай гарахгүй хаа. Дээдлэн 6 тоглолт гарах болов. Энэ зураг дээр Maxi үс Celtics-ээс явсан тоглолт шүү дээ. Тэр л их сонирхолтой байна. Celtics-ээс яаж хамгаалах вэ? Maxi баг 30 донод унсалж байгаа хаас үлээ. Celtics-тэй тоглоно үү? Тэгээ Celtics-ээс Maxi яг хамгаалах эхэлчих юм байхгүй. Энд хэцүү гүцгүй л байна л да. Тэгэхээр харин зүр сонирхолтой байх ойлгомжтой. Зүр Embiid-ийн гэмтэл Embiid эрт тусам Embiid харин би Embiid-гээр яриад байгаа шүү дээ. Embiid хэрэг байх юм бол энэ зурлаар нь урт үрс болох. За одоо тулгаа өөрлөж ирлээ те. Санал гурван нэгдэж байна уу? Тэгээд мэдээж даваа тал угаасаа бүх зүйл Бостонд байгаа шүү дээ. Тэгэл сайн дасгалжуулагч ч гэсэн ер нь бол Бостонгийн дасгалжуулагч илүү гэдгээ баталсан юм ирхэн байна. Тэгээд системд суудсан байгаа. Тэгэхээр Бостон даваа талтай яг зүгээр Embiid яг Embiid хэрвээ нэрээ 3 тоглолтын дээр ороод ирэх юм бол яг нэрээ нэгсээ сунах байх. Ягаад гэвэл Embiid-ийн хамгаалтын сул тал нөгөө Бостон Tatum Embiid хоёрын өрсөлдөөн дээр Бостон илүүрхэд өгдөг хамгийн том хүчин зүйл нь Al Horford байсан байхгүй. Хамгаалтан дээр Embiid-ийг маш сайн хамгаалцдаг мөртлөө тоглоом дээр 3-аас шидчихээд байдаг. Embiid угаасаа 3 руу гарах гэхээр хоцрооддаг. Одоо байгаа төв нь болохоор Keta байхгүй. Шидэлтгүй учраас Embiid Keta-та дээр доор байж хаад ерөнхийдөө болно. Шидэлтээ нэмийгээ Vucevic оруулаад ирэх юм бол зөрөөд Vucevic-ийн шидэлд орохгүй бол Embiid Vucevic-үүдээс айгүй амархан оноо. Vucevic давхар хамгаалалт ирэхгүй бол Vucevic нэгээс нэг Embiid үнэхээр тэгэхээр ер нь зөвөр матчап бодоход ч гэсэндээ тийм амар зөрүү бол нэг байхгүй. Тэгэхээр яг Embiid хэрвээ зүгээр байсан бол нөгөө нэг Horford-ийг үсэддэг давуу тал харьцангуй гайгүй болоод цувралыг бол нэлээд уртуулах байсан болоо гэж нү. Тэгээд Embiid байхгүй болохоор үнэхээр тэгэл дутуул та. Яг би ч гэсэн бас энэ яг бас нөгөө дорн төслийн эхний юмд бол хүмүүс бас хүлээсэн зураг болчихвол гэж бодож байгаа. Бостон филиг үзэх гой зурлаа дижсэн л та. Тэгээ яг тэр юу л болчлоо гэж бодож байна. Тэгэхээр одоо бидэд үзэл үлдлээ. Тэгээд эхний тоглолт бол Альбиусаар бүтсөний манайхан цагаар бүтсөний өглөө хаа тийм. Ер нь плей-офф ихний. Тэгээ эхний тоглолт бүтсээр эхэлнэ. 18 шууд эхэлнэ. Хагасаа дөрөвний өглөө болохоор плей-ийн нэг хоёр тоглолт яваа. Тэгээд бүтсээр шууд плей-офф ихний тоглолт эхэлж байгаа гэдгийг бас тагд байна. За одоо оны шилдэгүүдийн юугаа тамбуда энэ бид тоглолт гэж нөхсөн материал бүдэр авцгаая. Санал хямаад байлаа. Embiid дээр зөрөө таарсан баг. Тий. Лузерс тий. Defensive player тэр бол нөгөө Jaylen Danny FD яг Nickel Alexander Walker-ийн оноо өссөн ч гэсэн надад болохоор нөгөө оноо нь арай илүү өссөн. Тэгээ 10 оноо өссөн. Нөгөө хоёрын нь болохоор нэг 8 оноо өсчихэд байгаа шүү дээ. FD дөрөв хоёрын. Гэтэ нөгөө багт үзүүлж байгаа нөлөө олон бүх одод болсон гэдэг нь илүү том импакт юм болоо гэж бодоод би дүүрэнд. Баг бүсээ тийм. Тий. Тэгээд Detroit хамгийн гол нь шагналгүй үлдэх гээд байгаа аюулаа. Тий. Кейт ингэж үүж байна. Ийм гайхалтай. Тэгэхээр дүүрэн ерөөсөө энэ шагналыг авахгүй л болох. Болохгүй. Дасгалжуулагч нь хүртэл авахгүй байж магадгүй байгаа даа.
Бигстон авахгүй юу? Авахгүй юу? Авахгүй байх магадлал өндөр байгаа гэж хараад байгаа. Яг тэгэхээр надаа энэ жил Жо Мазула авах магадлал ихтэй санагдаад байгаа байхгүй. Яг тийм бас байсан. Энэ Мазулагаас илүү баг. Тэгээд бүр за Мазулаг болиё гэж бодоход Мич Джонс авч байна. Харин тийм. Яг тэгэхээр өнгөрсөн жил Детройт чинь плей-оффт орцсон баг. Спурс ч бүр тэр Ёроолоос 2 руу гараад ирсэн баг. Тийм учраас л Big Stuff дүүр хоёр л эрэхтэй юм бол. Яг өнөөдрийн плейний тоглолт тэрөө зүгээр. Уг нь бол ингээд шагналын юмнууд саналаа өгсөн байдэн шүү дээ. Тэгсэн чинь одоо хүртэл өгөөгүй л байна. Өнөөдрийн тоглолтод магадгүй 40 оноо авснараа Дэнэдийг юм нэлээд байсан. Магадгүй. Бас Knebлийн Rookie of the Year-ийн санд хувь нь буураад бас нөлөөлөх баг тий. За юугаар булангаа гэхий. Миний булан. Бүгд явцгаая. Асуулт үүрэх булан хэлцээ. За тэгээд та хоёр ихтэй шууд асуултаа шууд тавь явчихё тий. Миний буланыг хоорондоо алцгаа. Миний булан танаа хоорондоо алцгаа. Юу ч бэлтгэн шүү. За хэнийг алих вэ? Манайд талаас асуултаа эхлэх юм байна. Golden State Warriors багийн бүх цаг үед хамгийн олон торгуулийн шилжилтийг оруулсан тоглогч юм гэх юм. Ямар зааван асуулт. Оруулсан гэсэн. Локкоро Стефен Фитро Мейж биш болоод асууж байгаа юм бол тэр нэг нь Rick Barry, хоёр нь Stephen Curry, гуравт нь Paul Harrison, дөрөвт нь Nate Turman. Paul Harrison гэдэг бас SG PG-ийн байрал тоглодог байсан. Nate Turman төвөнд тоглогчид бас их тоглож шүү дээ. Гүйцэтгэл нэр байсан. За би бол ихний хоёр Rick Barry, Steph Curry хоёрыг нэг л гэж бодчих. Ямар цаваа. Rick Barry ямар балер асуулттай ч их дээр нь. Стеф шиг хангалттай удаан тоглож байгаа. Бүр болио Стеф бас арай шүү дээ. Тэгсэн чинь зөв хариулт нь Paul Harrison гэж яг Paul Harrison. 5,000 гарав. Энэ тоглогч гэхдээ Golden State Warriors багийн нэр нь биш байхад нь өөр нэртэй байхад нь тий. Philadelphia Warriors. Тий. Тэр үед нь 1951-ээс 62 оны үед бас 13 удирлыг NBA тоглолоод бүр MVP-гийн өрсөлдөөнд 2-т орж ирсэн. Rookie of the Year авч ирсэн. Энэ тоглогч байд юм билээ. Хоёрыг ч мэднэ л дээ. Тэгээ ийм ээ. За дараагийн асуулт нь Golden State Warriors-ийн бүх цаг үед самраас мөнгө алдар тэргүүлдэг тоглогч юм бэ гэсэн. Хариулт нь Draymond Green, би хариулт Nate Turman, Will Chamberlain, Larry Smith. Will Chamberlain ч харин. Тэр сая Paul Harrison Philadelphia Warriors дээр статистик нь орж ирэл Will Chamberlain орж гэж юу? Larry Smith гэж хэмлээ. За Will Chamberlain. За. Nate Turman, Will Chamberlain. Nate Turman олон жил тоглосон. Ямар сони самбарын стат ч одоо тэгээд нөгөөх маань одоо бараг 50-50-50 нэмж байгаа үстэй нэг тоглолтод. Нөгөөх маань тэгээд Paul Harrison орцсон гэрч одоо сони юм. За биш л юм. За. Шавар хэцүү. Бүх цаг үе оролцооны шилдэлтийн орлогоороо төлөвлөдөг байгаа. Орлогоор юм уу? Тий. Орослон биш те. Тэр А хариулт нь Amar Stoudemire, B хариулт нь Devin Booker, C хариулт нь Kevin Johnson, D хариулт нь Steve Nash. орлого шүү дээ. харин тийм байна. Stoudemire. Stoudemire Хамгийн их алдаа авч байгаа хүн л гэсэн үг шүү дээ. Одоо Kevin Johnson ч тэгж их удаан байгаа. Kevin Johnson 4 өдөр. Kevin Johnson олон жил өдөртэй болсон. Stoudemire Stoudemire Booker л нэг бат харин. Хин нь байна. За Stoudemire. За. Booker. амар ойрхон биш таард. Одоо ингээд энэ үзүүлэлтийг ер нь Devin Booker гүйцэн тэгээд ассистаас ер нь бусад бүх статистикийг ер нь Devin Booker эзэмшиж эхлэх юм байл шүү дээ. Kevin Johnson ч 4 хуулиар тоглоогүй. Би арай багуулах гэж бодсон. Kevin Johnson болохоор яг нэг будалтай болохоор дайрсан тоглолтыг хийж маш их алдаа авдаг байсан юм байна. Тийм л дээ. Минутын garanti, минут чи тогсон. За энэ нөгөөтгөө явж байгаа шүү. Энэ удаа болохоор нөгөө бөмбөггүй тоглогч шүү дээ энэ харуулъя гэж бодлоо. За хин балкад болсон. Энд За би ч орчих шүү бол. Энд дэр хэм байлаа? Энэ баг ер нь бол алдартай бас пост руу. Энэ нөгөө гараа ингээ бүр өвтгтлөө тоглох шүү дээ тий. Нөгөө аим чи хэн байлаа? Хэн дээр тогчлоо? Энд дээр тоглолоо. Нөгөө ган гинтчдэг, хуруу нэрэгчдэг ч үлээ. Dragon Bender юм уу? Bender юм уу? Бендер чинь яаж байх юм? Энэ үед байсан юм. Phoenix. John Collins. За байж. Хин дээр амар тогчлоо. Бас нэг цагаан хүн байна. Цагаан хүн байна тий. Тэр тодорхой төвсний засалмастай. Нэг цагаан гай. Хамрын хараа амар том амар. Нэг цагаан гай ах шиг харагдаад байна надаа. За харъя. Харъя гэж хариулт хэлдэг л дээ. Та ч одоо ямар. Гэхдээ энэ чинь мэдгүй байна шүү дээ. А мэдгүй гэсэн юм уу? За Porzingis за. Юу Porzingis биш юм. Тийш. Цагаан гай л. Цагаан гай том амартай угаасаа хоолмөр ойлгомжтой байсан. Хитэн цагаануудыг нэрлэх байсан юм шүү те. Оо энэ ч бол. Dwight Howard шүү те энэ. Тэд. Welcome гэдэг. Нэг бажахаас угнаас авчихсан чинь.
Ах мэдгүй ах уу. За дараачих нь бааж байгаа. Өө чи ядаргатай толгойр гэдэгтэй. Хөөе чи За энэ бол маш амархан бааж байгаа. Энэ үлрэлэх шин. А? Та нар хэлээ. Үгүй та хэлээч. Үгүй та нар хэл. Би нэг мэдэж. Тэг хэлээ. Юу энэ үлрэлийн хамгийн юм алдартай тоглолт. За хэл. Би мэдэж байна. Тэг хэлээ. Та хэлж шүү дээ. Би чи ингэж хөл. За Орландогийн хэлээ. За Орландогийн хүн. Хэлэхгүй. Орландогийн хүн. Хэлэхгүй. Хэлмээргүй. За маа Black байна. Би бол энэ зургийг Instagram дээр хийсэн юм а. Тэгээ бүр сайн бичсэн. Анар их муухай асуултууд мэлцсэн. Чи ихтэй яг юм одоо юм зураг биш дараагуудад асуултууд нь байвал яа гэв. Би зүгээр. Зураг гоё л шүү дээ. Таны болон биз дээ. Та хийлээ. Би нэг Гөө та хийгээд байгаа юм шүү шүү. Би одоо энэгээр асуултаа өөрөө чи таны болон биш юм биш үү? Гэсэн чи айгуу амжилттай юм хийгээд байна. Доосойд. За тэгээд даваагаар хүн дээр уулзсан бүдсөдөр ихний тоглолтууд явуулсан. Тэгэхээр даваагаар сонирхолтой дугаар бас бусад баг үзээрэй те. Плейнийхээ тоглолтуудыг юугаар яриад нэлээд олон юм болох юм байна. Тэгэхээр Yes sir. яг маш ихтэй дугаар даваагаар юм байна. Римбэ тоглолтод болуулсан. Баярлалаа. Say you the greatest, get your vision must be close. A little bit. Oh, Lord, I go high in pole position. I don't need a